За сайн байцгаана уу? Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Арт биш 2020 төслийн маань сүүлийн оролцогч бидний хүндтэй багш Сайдварлыг сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн уламжлалт Монгол бүжгийн багш мөн натур данс бүжиг дэглээч мөнгөн цэцэг багш маань өргөцсөн байна. Тэгэхээр та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтаа хэр өнгөрөөж байна да? Ковид Монголд хэр байна да гэдэг. Амралтын өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Амралтын өдрийн мэнд. За Монголд Баярлалаа. нам хүн байгаа. Маш нам хүн байгаа. Хатуу хөл хорой тогтоосон байна. Хүн болгон дор бүхнээ гэр орондоо их сайхан тайван байна. Баг зэрэг айдастай байна. Тэ. Бүгдээрээ бид нар сайхан би энд итгээд одоо яг төрөөс явуулж байгаа бодлогоо баримтлах юм бол энэ хүнд давааг бид нар даван туулнаа гэдэгт хүн болго итгэлтэй байгаа. Тийм шүү. Баярлалаа агшаа. За багшаас эхнийхээ асуултыг асууя. За та одоо өөрийгөө гоё танилцуулаад тэгээд энэ урлаг дээр хэрхэн хөл тавьсан талаараа та бидтэй хуваалцаач. За би 1979 оноос анх удаа 8 настайгаас Монголын Пенри ордны бүжгийн дугуйланд орсон. Пенри ордны бүжгийн дугуйланд 79 онд орсон үеэс эхлээл миний хамгийн анх хийжсэн бүжиг маань цасан охин байсан. Тэгээд нөгөө ардын жүжигсэн гомсронгойг дагаад бид нар нөгөө энэ тэнд байгууллагын гоё ёолкон дээр очиод бүжиглээ дараагаар нь бэлэг авдаг байсан. Энэ их тод сандаг. Ингээд 79 оноос эхлээл ерөөсө тасралтгүй өнөөдөр хүртэлх хэдэн жил юм бэ? 79 оноос 41 жил. 41 жил тасралтгүй бүжгийн урлагаар одоо ингээд суралцаад, ажиллаад, судлаад явж байна да. Вау. Багшаа тэгэхээр таны хүүхэд нас ер нь хэрхэн өнгөрсөн бэ? Тэгэхээр бүжгийн дугууландаа явдаг байсан гэдэг чинь хүүхэд байхдаа ер нь их сахилахгүй байсан байх гэж би багшаагаа боддөө штэ. Тэг бүжигнуулдаг болоо гэж штэ. Тийм. Ичтэй цагт задлаж ирсэн бол юм. Сахилахгүй байхаас аргагүй. Ягаад гэхээр намайг 5 дугаар ангид байхад 4 дугаар ангид байхад нэг хонголдоо ингээд кино гарахгүй юу? Анх удаа. Солонгосын кино. Тэгээд тэр хонголдоо ингээд киног бид нар анх сонсохдоо хонголдоор гинөө, хонгол дотор гинөө юу гэсэн бэ? Нэр нь ямар гоё нэртэй юм бэ гэл. Тэгээд нөгөө хэгшин баг ёо наснасаа илүү үзсэн баха. Аюу таалагдаад. Тэгээд тэр хонголдоо киноны нөгөө хөдөлгөөнүүд нөгөө карата марата хийж байгаа янз янзын өсвөр шариас байгаа хөлөө өргөж байгаа зодоо нүдэнүүд аюу таалагдана. Түүнийг хэрэгжүүлэх гээд гадаа бид нар ингээд би энтэйгээ ингээд тоглоно. Нөгөө хөдөлгөөнүүдийг сурцсан. Тэгээд хөөхд байсан болохоор одоогийнх шиг ямар тийм гар утас байсан биш тийм ээ. Тийм интернет гэж юм байсан биш. Бид нар гадаа их тоглоно. Сагс их тоглоно. Би аав маа нөгөө хөл бөмбөг тоглодог учраас аавыгаа холоос их харна. Ах хөл бөмбөг тоглоно. Тэгээд би байрныхаа гадаа хөвгүүдийн донд ороод хөл бөмбөг тоглоод ямар сайн аав надаа энэ мөнгөд ерөөсөө олигтой эмхтэй гутал авч өгөх байл бакал аваад өгсөх гэж хэлдэг байсан. Нөгөө гутлын аваад өгсөн гутлын хөл бөмбөг тоглоод айгу амархан урагдчихсан. Тэгээд аавда тэгж загнуулдаг байж илээ. Их сахилахгүйснаа. Багшаа тэгэхээр соёл урлагийн сургууль та яг одоо анхны элсэгч гэж явж байгаа тийм анхны бүжгийн анхны хэсэгч явж байгаа тий. Тэгэхээр одоо яг тэр үед суралцж исэн соёл урлагийн сургуулийн бодлогын систем одоо бүжгийн урлагийн сургууль хэрэгжүүлж байгаа систем хоёр маань юугаар ялгаатай байгаа вэ? 1993 онд анх удаа урлагийн гавьяат зүтгэлтэн балдангийн алтан цэцэг багш маань нэлээ их хөөсөлдсөний эцэст Монголдо одоо дээд боловсон хүчин бэлтгэе гэсэн саналыг одоо тавиад тэгээд биднийг анх удаа 11 илүү 13 4 хүмүүс анх орсон анхны ангид. Тэгэхэд бол бидэнд бол их хүнд байсан. Ягаад гэхээр дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд одоо Монголд бэлтгэнэ гэдэг бол хүний санаанд багтамгүй тийм амаргүй асуудал байсан учраас дандаа Оросд бэлтгэдэг, гадаадд Германд юм уу бэлтгэдэг. Тийм учраас Монголдо бэлтгэнэ гэдгийг болоод хүн болгон сайнаар хүлээж аваагүй юм байлээ л дээ. Гэтэл алтан охин маань бол
Тухайн үед тий. Хатаа хөшөлөд ерөөсө болгоно, энэ бол болно. Бид өөрсдөө бэлдэн яагаад заавал гадаад гарах бэлтгэх ёстой юм бэ? Энэ бол болно гэдэг үүднээс нэлээд тэмцсэний үр дүнд анхныхаа ангийг авсан. Тэгээд бид нарт анхтаа бол ерөөсө алтан цэцэг багшаас өөр хүн байгаагүй. Эхний нэг сар баг. Тэгээд Нанжид багшийг авчирсан. Дараагаар нь Баасан хүү гээд бас бүжидэглээс айгуу мундаг багш байсан сонгодгийг. Энэ гурван хүнтэй бид анхныхаа гарааг эхэлжсэн. Тэгэхэд болоод тухайн үед өглөө 8-аас орой 8 цаг хүртэл ажлын 6 өдөртэй байсан. Хагасаа өдөр гисэл орно. Тэгээд одоо бодоо өдөр болгон сонгодог, өдөр болгон Монгол бүзэг, өдөр болгон улс үндэстний бүзгүүд, өдөр болгон тийм нэг онлын хүрээний хичээл ордог байсан. Хөөх ямар гоё юм бэ? Тийм тэгээд айгүй тийм урт хугацаагаар өдөржингөө ерөөсөө сургууль дээрээ байна. Хагасаа бүтэн байна. Тэгэл өглөө гарна орой гэртээ харна. Тэгээ ганцхан бүтэн сайн дамарна. Тэгээ бүтэн сайн дамралтын өдөр бол бидэнд айгүйх тоглолт гарна, бэлтгэл их гарна. Тэгээ ерөөсөө гэр орныг болоод ерөөсөө нөхөр хүүхдүүд бол би оюутан байхдаа бас 2 хүүхэдтэй байсан учраас ээж оюутан байсан, хөхүүл ээж оюутан байсан. Тэгээд нөхөр маань хүүхдээ тэрс авчраад бүсгийн заалны хаалганы гадна талд одоо болон одоо хаана эдийн хүн амтнаас нууцаагаад хүүхдээ хөхүүлцээд өгөөл явуулна. Тухайн үеийн миний оюутан нас бол их адал явдал ихтэй, хөгжилтөө тэгшин ирнэ дурсан зэхтэй тийм оюутан нас маань өнгөрсөн. Одоо бодоход бол хүнд жилүүд байсан байгаа юм. Яагаад тэгэхээр нөгөө арчлал гараад удаагүй байсан, картны барааны үе байсан, хоол хүнс дэлгүүрийн лангуу их хоосон байсан. Тийм хүнд үеийг даваад гарсан оюутан гэдэг бол нэлээ их хариуцлага үүссэн оюутангууд байдаг байсан. Их олон оюутнууд, их олон хүмүүс ажил амьдралаа зохицуулахын тулд ажилласаа гарсан, сургуулаасаа татгалзсан тийм ээ. Тийм хүнд үе байсан. Одоогийн сургалт бол арай хөнгөнөлтөө, хамаагүй хөнгөн хагасанд орохгүй хадгалаад. Тэгээд одоо манай сургуулийн гисэлийн хуваарийг харахнаа нэг анги гэхэтсэн өдөртөө нэг дээдл нь нэг 4 пар орно. Тэ? Дээд тал нь. За доотл нь 1 партай 2 партай байна. Тэгэхэд энэ хоорондох 93-аас 97 он одоогийн 17-оос 20 оны 16-аас 20 оны төгсөгчдийн хоорондын гисэлийн хуваарийг ингээ харахад дэндүү ялгаатай юм шиг. Дэндүү хоёр өөр хуваар гэдэг. Гэхдээ одоогийн сургалт бол дэндүүч яг харьцангуй боловсронгуй байгаа л та. Арай олон улсын стандартыг бас авч байгаа. Тэгээд арай тийм нэг оюунлаг талаас арай боловсронгуй тал дээр олон улсын стандартыг дагж байгаа гэдэг нэрийдлэр. Нэрийдлэр юу яхаа ер нь бол тийм ээ. Тухайн миний үед бол зөвхөн Оросын ихтэй сургуулийн стандартыг сколыг их барьдаг байсан байхгүй юу? Ягаад гэвэл багш нар маань дандаа хойно төгсөөд ирсэн, мундаг хүмүүсийн савнар байсан. Багшаа тэгэхээр та бас нөгөө Австрал руу нэлээд олон жил явж багшлж исэн. Тэгэхээр Австралд гээд бас олон орнуудад бүжгийн урлагаа бас сурталчилж явж исэн тийм мундаг хүн байгаа. Тэгэхээр багшаа та Австрал бас яагаад явсан бэ гэдэг талаараа бас жоохон хуваалцаач. За би эхээсээ эсвүлээ тэгээд өргөмлөгчдөг аруулаа. Аав хоёр маань манай төрсэн эгч дүүс бүгд Австрал улсад амьдардаг. Тэгээд тэнд мэдээж би тэд дээр очихын тулд Австралд очсон. Ингээд нөхөр хүүхдүүдтэйгээ Австралд их хугацаанд ажиллаж байхдаа Австрийн хувийн дээд сургуульд Аз бүжгийн дасгалжуулагч багшаар ажиллаж байсан. Тэнд бол хамгийн сонирхолтой байсан юм юу гэхээр дэлхийн сонгодог урлагийн бас нэг төв тийм ээ. Дэлхийн одоо модерны одоо урлагийн хамгийн гол төв Австрийн Вена хотод байдаг. Музеум квартер дээр бол хамгийн гол төв нь дүрслэх урлага, хөгжим, модерн бүжгийн төвүүд байдаг. Тэнд бол надад их сонирхолтой байсан. Тэндээс би өрнөдийн урлагийг их судалсан.
өрнөдийн урлагийг судлахын хэрэгцээ, дорн дахныхаа урлагийг харьцуулж харсан, Монголынхоо урлагийг гаднаас бас харсан, хайсан, судалсан. Нэг хэсэг гадаадад амьдарч байхад Монгол улсын маань хөгжил ямар байв, урлагийн соёл урлагийн одоо төвсөн хаана байв, үе шатны хаагур яаж явж ийн гэдгийг бол нэлээх харс хайж судалсны үндсэн дээр Монгол нутагтаа улстай ирж өөрийнхөө соёл урлагийн их сургуультай эргээд ажилдаа орсон. Хамгийн гол нь одоо миний хайртай багш нар Алтан цэцэг болон Намжид багш нар маань одоо Монголдоо ирээ. За одоо ийм их олон юм судаллаа. Одоо Монголдоо ирэн сургуультай багшил одоо ялангуяа Нанжи багш бүр юу гэдэг вэ ингээ миний бие муу байна. Багш нар одоо имлэг твтэж байна. Тэгээ одоо энэ Монголын уламжлалт үзгийн одоо би биелгийг ингээд би одоо самт ингээд уламжлуудаа сургуультай ингээд өөрийнхөө оронд ингээд тавьмаар байдаг. Одоо хурдын ирээ. Алтаа өгс гэсэн бас миний хөө наанц нэг гадны хүмүүс Монгол бүжгээс агаад нэг хол явахгүй шүү дээ. Ирлээ л гэдэг байсан. Тэгээд би Монголдоо ирээд сургуультай орсон. Харин нэг сонин яасан ингээд Нанжи багш маань юу имлэгт хэвтгэн битгий хэл. Эрүүл гүйж байна зүгээр. Юус имлэг рүү яваагүй. Нэг ч удаа яваагүй гэдэг байгаа. Тэгээд багш та надад хотлоо ярьсан байлээ шүү дээ. Яагаад надад миний би муу имлэгт юм гэдээсэн ингээд тэгсэн. Юм ийгээс мэдсэн би гэнт өвдөл яах юм ингээд. Анжаах юм бас тэрээ. Багш маань их мондөг хүн ерөөсөө хэн хэнийг суйстай авчрах уу, багшлуулах уу, одоо хэний биед одоо өвдгөгч нь өвлөгдөд үлдсэн байгаа, хэнд би юу заасан гэдгээ өөрөө айгу сайн мэддэг. Тэгээд би одоо эрхэл ёстой байсан юм билээ. Тэгээ 10 онд нүгэд ирсэн. Одоо надаас босч маань бүгд Австри улсад ажиллаж амьдардаг. Би тэгэл ганцаархнаа нөхрөө хөлтөддөг Монголдоо байдаг. Гэхдээ эндээ би айгүйх бас баярлдаг юм аа. Бас гоё юм тий. За багш тэгвэл танаас дараагийн асуулт болохоор одоо таны докторийн докторат ажиллаж их таалагдсан. Одоо тэр сэдвэн хүртэл надад бас их гоё сэдвтэй. Тэгээд одоо залуу уран бүтээлч миний хувьд бол гэхэд одоо залуу артистууд бол их өв болж үлдэх гоё судалгаа юм болов уу гэж бодож байна. Тэгэл тэр судалгааныхаа талаар та бидэртэй гоё хуваалцаас. За анх удаа 1995 онд би 3 дугаар курсэд байхад Алтан цэцэг багш маань бидэнд даалгавар өгөхгүй юу? Тэгээд тэр даалгавар болохоор одоо нөгөө би даалт юм да одоогийнхаар ярих юм бол. Тэгэл би гэртээ ингээд манад ямар ном байсныг одоо сайн сандгүй юм. Тэгээд харсан тэр номыг ингээд онгоолгоо харсан хадны зураг байсан. Хоёр хүн ингээ хоорондоо тэврэлтсэн байгаа. Тэгээ одоогийнхаар бодох юм бол нөгөө нөхөн үржихийг харуулсан нэг хоёр хүний давхарлагдсан зураг байгаа аахгүй 92. Тэгээд нөгөөхөөсөө санаа аваад ангийнхаа Отхон баяр дээр очиод хоёулаа ийм хөдөлгөөн, тийм хөдөлгөөн ингээд нөгөөхөө бодцоод хийсэн. За ингээд би даалтаа харууллаа. Багш маань үгүй яах вэ? Болж байна. Одоо наадахын талаар ярь. Хаанаас санаа авсан? Нэр нь юу юм? Яагаад энийг хийх болцсон юм? Энийг тайлбарлах гэхгүй юу? Тэгэхээр айгүй мундаг амт энэ хадны зургаас санаа авсан. Хадны зураг байсан. Ингээд давхарлаад ингээд тэврэлдсэн хоёр хүний секс хийсэн юмсыг зураг байсан гингүүт юу нэ хадны зураг гоо самд өөр мө олдсонгүй юу? Тэгээд тэгсэн Отхон баяр маань тэр багны ард нөгөө дөрвөн баг нь өдөг шүү дээ манай. байсан. Тэр багны ард ороод инээгээд илгээн тэврээл хөхрөөл газар балбаал хатны зургаас тэгээ секснээс санаа авсан гинэгээл намайг оогдоо хөхрөөд идэг би сандраад нөгөө тайлбарлах гэсэн үг маань алгуулцоход байсныг амар тод сандаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө хатны зургаас би санаа авч болохгүй юм байсан юм бах та. Хамгийн гол нь алтаа өгс болохгүй та биш. Тэрийг яагаад гэдэг одоо нэг анализ хийх нь над дутуу байсан учраас багш маань намайг хатуухан хэлснийг нь би тухайн үед сайн ойлгоогүй юм байлээ л дээ. Тэгээд гэртээ ирээд нөгөө хадны зураг дахиж эргүүлээл хараад дараагийн зургуудыг хараад надад таалагдаад исэн байхгүй юу. Тэгээд 98 онд сургуулаа төгссөнийхаа дараа
манай хамт ажиллаж байсан ганц сүрэн тэгээд би сургуультай багшилж байсан л да 98 он. Ганц сүрэн багш юу яах гээд нэг нүү дансгийн хамтлагийнхаа тоглолтыг хийх гээд намайг нэг бүжиг тавиулах боллоо. За тэр нь их тухайн үеийн оюутан байсан их гэрэл отгон сүрэн хоёрт би нэг бүтээл хийх боллоо л да. Тэгээд нөгөө хадны зураг санацаа байхгүй юу? Тэгээд яг тэргээрээ нөгөө бүжиг тавиад нөгөө хоёрт чинь уламжлал гэд нэртэй. Тэгээд уламжлал гэдэг нэрийг болоод Алтан багш маань өгсөн. Хөөхөн дүүт талцсан маань их хөөхөн хөдөлгөөн байна. Ястаа нэг эртний хүмүүсийг санагдуулам хагас зэрлэг хүмүүсийг санагдуулам нэг хөөхөн хөдөлгөөнтэй байна. Тэгээд ямар нэртэй гэхээр би бас нэр өгөөгүй амаа гэсэн. Яа тэгээ хөөхөн уламжлал гэдэг нэр өгсөх хөөхөн биелгээний бас юутай байна. Оролттой байна. Тэгээд тэр уламжлал гэдэг бүжиг маань одоо YouTube дээр байгаа. Тэгээд тэр цагаас хойш ингээд хадны зургийг судлаад хадны зураг ер нь яах хэрэг төг гэдэг. Яах хэрэг хадны зураг гэдэг. Яах юуг нь хадны дүрч гээд байгаа юм. Ингээд судалж явсараа байгаад их олон уран бүтээл хийлээ. 2004 онд бодит нүүдэлгээд бүжгэн жүжиг хийлээ. Бишрэг. За ингээд явсараа 2008 онд хадны зураглал дах бүжиг дүрслэхээ гээд магистрийн зэргийг яг энэ сэдвээр хамгааллаа. За энийг үргэлжлүүлээ одоо докторийн ажил маань хадны зураглал дах бүжиг дүрслэгээ малын тамгадаас Монгол бүжгийн хөтөлбөрийн нэрслийн гаргалгаа гэдэг сэдвтэйгээр одоо диссертацийн ажлыг хийсэн. Энэ маань нэг талаасаа хадны зурагтай холбоотой нөгөө талаасаа малын тамгадтай холбоотой ийм том судалгаа л да. Багш тэгээ яагаад заавал малын тамгыг та бас судлах болов? 1976 онд бичсэн хөдөөгийн перлогон нэг ном байдгийг. Тэр ном нь Монгол төмний гарвалыг малын тамгаар хайж судлах нь гэдэг нэртэй. Тэгэхээр Монгол хүн болгон малын тамгатай Монгол хүн болгон өвөг дээдсээсээ эмээ өвөө ээж аваасаа уламжлагдаж ирсэн өрхийн болон одоо овгийн малын тамгатай. Гэтэл тэр малын тамгаараа би хинбэ, би хаанаас ирсэн бэ, би аль нутаг угсааны гаруултаа ямар хүн бэ гэдгийг тэр малын тамгаараа хөөгөөд өөрийгөө хэн гэдгийг мэдэж болох боломжтой. Тэгвэл тэр нутгаасаа гарсан одоо урлаг, соёл бүр нарийн ярих юм бол манай бүжгийн хөдөлгөөн маань тэр нутагт ямар малын тамгатай байснараа тэндээс хөдөлгөөнд гаргаж болох тийм боломжтой байгаа. Тухайлх юм бол мянгадуудын амьдардаг суманд Ховд аймгийн мянгад суманд амьдардаг мянгад төмний дунд туухай тамга маллынх нь гуйн дээр нь байлаа гэж бодъё. Тэгвэл туухай тамгас нь бол одоо би яг нэг иймэрхүү одоо тэмдэг байдаг гэж бодъё. Энэ туухай гэдэг маань одоо нэмэх тэмдэг тийм ээ. Одоо Христийн юуны тэмдэг гэж хүмүүс ярьдаг. Христ бол арай өндөр шүү дээ. Дээх нь. Яг одоо ингээд тал нь ингээд харьцангуй яг адилхан энэ бол одоо яг туухай тамга. Тэгвэл энэ туухай тамгыг хөдөлгөөнд оруулж яаж бас болох уу тий? Хөдөлгөөнд оруулж болох уу? Тэгвэл одоо яг тэр мянгад төмний хийдэг хөдөлгөөнийх нь мянгадуудын хийдэг хөдөлгөөнд нь бас эндээс орж ирж болох тийм нэг хооронд нь уялдуулж байгаа юм л да. Уялдуулаад дээрээс нь тэгээд одоо тухайн угсаат нь ямар илээ, тухайн нутагт нь одоо хад агуу гэж байна уу, тэр хаданд нь энэ туухай тамга дүрс тэмдэг байна уу гэдэг талаас нь бүр ингээд судалгаа бол дуусахгүй л дээ үнэндээ яг үннийг хэлэхэд энэ болоод Монгол заавал Монгол биш. Ерөөсөө Төв Азид хаасайгүй олон нутгуудад малын тамга бол байгаа. Ганцхан Монголд бас биш тийм ээ. Тэгэхээр энэ бүгд эртээр үед бол яг Монгол удаас Кыргызстан, Казахстан, Туркменистан энэ төрөөс ялгаж салгаж байгаагүй. Ерөнхийдөө бол их хил хязгааргүй тийм том нутгууд байсан учраас Аз тийм ээ. Тийм байсан учраас би магадгүй Туркменистаны нутгаас ирсэн юм уу? Эсвэл би одоо бүр урд Ордосоос ирсэн юм уу? Тийм ээ. Яг тэр нутагт нь тамгадууд нь байгаа учраас тэндээсээ өөрсдөө хувь гарвалыг хөөх бусаагаад судлах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгвэл таны энэ судалгаа чи ер нь хэр хугацаатай ингээ явагдаж байгаа вэ? Одоо ер нь одоо гэхэд эхэлснээс хойш тамгад бол
сүүлийн 10 жил. Яг судалгаа гэж эхлээд 10-аас байгаа. 8 жил. Ер нь нийт судалгаа юу? Тэр бол эртнээс 20 гаруй жил. 97 98 оноос ер нь алтан сувагс бол байнга хэлнэ. Та нар судалгаа хий. Та нар бол ном хар, ном унш, гадаад яв, юм үз, нүд тайл, судалгаа хий. Яагаад гэдэг үгийг өөртөө дандаа тавь. Ерөөсөө ярьдаг юм ийм байсан бидэнд маш олон мундаг судлаач нарыг авчирч манад лекц семинар оруулдаг байсан. Алтаа өгс надад хамгийн гол туссан айгүй нэг үлдсэн нэг семинар гэдэг байхгүй юу. Тэр нь болохоор Монгол улсын их сургуулийн доктор хавх докторыг бидэнд авчираад хэсэл оруулсан үе нь. Хавх доктор болоод бидэнд маш үнэтэй зөвлөгөө бидэнд одоо өнөөдрөх хүртэлх одоо надад айгүйх бодогддог хавх докторын үгнүүд тэр хүний хэлсэн бидэнд үлдээсэн одоо яг энэ бүжгийн урлагтай холбож болохгүй философийн талаар айгүйх юм өгсөн учраас энэ одоо өнөөдөр миний судалгааны бас суур байсан гэж би боддог. Тэгвэл одоо тэгвэл манай Монголын одоо судлаачид ер нь хэрэг байдаг уу? Ер нь яг бүжгийн талын судлаачид ер нь одоо ер нь хомс байна уу эсвэл их хэлбэг байна уу? Тэр хэрэгцээтэй мэрэгжил гэж бодож байгаа. Бүжгийн судлаач гэдэг ч юм уу. Судлаач талаас. Одоо өнөөдөр одоо ямар байна гэж асуувал бүх бүжиг дэглээс нар бүгдээрээ судлаач нар байна. Одоо бүх оюутнууд маань судалгаа хийж байна. Тийм учраас өнөөдөр болоод нэрээ харьсангуй сайхан хүн болгон дор бүхнээ судалгаа хийж байна. Хүн болгон дор бүхнээ ямар нэгэн байдлаар ирээдүйнхаа ажлыг төлөвлөж байна. Энэ ийм байгаа учраас би энэ дэр бол ам бардан байна их баяртай байна. Тэгэхээр багшаа тэр нөгөө та ярьжсэн л та тэр малын тамга гээд хүн болгонд малын тамга байдгаа. Тэрнийг дамжуулаад аль угсаатан бэ гэдгийг мэдэх боломжтой гэж та хэлжсэн тий. Тийм. Тэр талаар дөрөвдүүд гэтсэн бас ингээд зууза буюу одоо юм дэгрээ малын тамга байдаг. Тэгвэл дөрөвдүүдийн хөдөлгөөнийг аваад үзье л да. Дөрөвдүүдийн хөдөлгөөний бослоо ингээд босохоор харагдах нь уу юу? харагдаж байна. Одоо дөрөв За энэ маань одоо ингээд нөгөө яг дэгрээ тамганы бас хэлбэр байгаа байхгүй юу? Хэлбэр. За одоо энийг баяжуулаад саяны яг хэвлэлийн урд хойно авсан энэ маань баяжуулагдаад явхлаарэ одоо энэ дээрээс тэгшэрнээ дөрөв угсаатны биелгээ баядаас ялгаатай мөрний солбоогоор ялгаатай. Тэгвэл энэ хэлбэр дүрс нь бол хоорондоо дүрсж байгаа нь бол их авуустай. Тэр болгон угсаатан үндэснэх бол ингээд уялдуулахад бас амаргүй л дээ. Гэтэл одоо яа тийм юм загсан угсаатан дээр бас муу адилхан энэ дэгрээ тамга байдаг. Тэгвэл одоо нэг хүрэн торгод дээр ч юм уу бас ингэхэд нөгөө дэгрээний хэлбэр дүрс нь энд ингээд явж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр одоо хүрэн торгод дээр ингэж явж гэн ялхэндэг гэж загсны алдартай ялхэндэг биелгэн дээр хүртэл харагдаж байна. Өөл угсаатны одоо гал биелгээ байна. Гал биелгээ. За би суугатлаа та. Тэ одоо юу лээ гал тамгатай ганцхан эмтэй өөлдүүд гэдэг. Өөлдүүдийн тамга бол малын тамга бол гал тамга. За гал тамгыг энэ дээр ингээд гал тамган биелгээ. Энэ дээр мөрөө хөдөлгөөд яг галын дөд өөдөө явж байгаа юмсыг хөдөлгөөд. За ингээд ороход энэ дээр чинь энэ яг хийж байгаа байдал нь өөлдүүдийн өөрсдийнх нь хөдөлгөөнийх нь хийж байгаа биелгээнийх нь байдал нь хүртэл энэ гал тамгын хөдөлгөөнтэй бас дүүсүүлээд болж байгаа юм. Гэх мэтийн энэ олон малын тамгадуудыг биелгээтэй холбож бас болж байгаа юм л та. Багшаа тэгэхээр та өөрөө аягүй их судалгаа хийдэг. Тийм болооч тэрөө таны оюутан байхдаа бол таны бүх бүжиг жүжигт их дуртай, бүжүүд их дуртай байсан л та. Тийм болооч тэрөө ингээ хөдөлгөөний баяжилт гоё ихтэй байдаг гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр одоо тэр таны тэр тоглогдсон 4 бүжиг жүжиг гэдэг ч юм уу. Тэр бүжгийн жүжигүүд хизээ тоглогдох вэ? Яагаад ингэ сүүлийн үед багшаа таны бүжиг жүжиг тоглогдохгүй байгаа юм бэ? Би ингээ бүр үзмээр байгаа байхгүй. Дахиад багшийнхаа 4-г үзмээр байна гэж бодоод байдаг байхгүй. Ямар шалтгаанаар 4 гэдэг ч юм таны бүжиг жүжигүүд тавигдахгүй байгаад байна вэ багшаа?
магадгүй өнөө үед жоохон эдийн засагтай холбоотой байж магадгүй нөгөө талаасаа би одоо яг ямар нэгэн мэрэгжлийн театр суулгахад одоо яг дангаараа үндсэн ажилдггүй тийм ээ. Би соёл урлагийн их сургуульд ажилладаг. Харин зав зайгаараа натур данс дээр ажилладаг. Натур данс дээр ажиллахад бол дандаа соёл урлагийн их сургууль төгссөн мэрэгжлийн бүсгсэд байгаас гэлээ эдгээр маань сургалтыг илүү их явуулдаг. Сургалт явуулна. Тэгээд хаяа тоглолтод ордог. Дөрөв модерн бүсгэн жүжиг бол яг байгаль хүн амтан гурвын хоорондын уялдлагыг харуулсан Бавгийн лав сургуулийн зохиол тогруу үрдээ харам өндгийг нь нислахад төмөр дөрөвний шинжийг тасартал хараадаг гэсэн ардын эртний үгээс сэтвлээд Бавгийн лав сургуулийн сомнол бисгсэн. Тэгээд энэ тогруунуудын тухай тогрууны өндгийг одоо санамсаргүй хагалцсан хэсэг амцад хүмүүсийг эргээд одоо нөгөө эсэг тогруу нь харааж байгаа тухай. Тэгэхээр бид нар байгалыг сүйтгэхэд байх юм бол эргээд гашууныг амснаа гэсэн үг. Хэрвээ байгаль ихийг гомдоод байх юм бол бид нар эргээд ямар нэгэн байдлаар үе удмаараа ямар нэгэн хохирлыг амсна. Тийм учраас сануулга гэх үү, сургаал гэх үү, энэ бол айгүй тийм өнөө үед бол айгүй хэрэгтэй сэдвийг хөндөсөн бүтээлэлтэй. Тэгээ энэ хоёр найруулагч бол найруулад энийг бол хийхдээ хамгийн гол нь хүн амтан хоёр хоорондоо одоо гэршүүлээд гарсуулаад хоорондоо хамт амьдрах амтан нэг өөр. Хүнтэй хамт амьдрахааргүй хагас зэрлэг байдалтайгаар амьдрах амтан бас нэг өөр. Тогруу гэдэг амтан халуун орны амтан манай нутагт ирээд өндгөө төрүүлээд байна гэдэг бол манай дэндүү амгалан тайван усраас өндгөө манад гаргацад тэгээд нөгөө ангаахаа тэгдэг хийгээд томруул заваад нисгэл сургаад бусаад халуун орн руу явдаг. Тэгэхээр тэр амтны төрсөн нутаг нь энд байгаа хгүй юу уг нь. Тэгэхээр төрсөн нутаг дээр амгалан тайван байгаа амтныг бид нар гомдоогоо тэдрийг алд сүйтгэх ямар нэгэн байдлаар эвгүй болгох юм бол энэ бол болохгүй гэдгийг анхааруулах зорилготой анханасаа Бавгийн лав сургуугаа захиалга өгсөн ийм сайхан бүтээл болцсон. Тэгээд тухайн үед бол Төмөн их сургуулийн бүзэгсэд дээр тавиад дөөр бүзгийн Эрдмийн театрын гостол бүзгсэн заргал гол дүр тоглоод ингээд явж исэн. Энэ бүтээл хэрвээ дахис гарвал бол баяртай байна. Энэ бүтээлийг одоо гадны зарим нэг улсуудаас манад тавьж болох уу гэж одоо хүсэлт бас өгсөн. Тэгэхээр эхний удаад бол нутагтаа Монголдо тавих юмсан гэж бодож ирсэн боловч одоо бол нэг газар тавигдчихвэл хаанс яах вэ гэж бодож байна үнэндээ. Энэ бол бас миний хайртай бүтээлүүдийн нэг л дээ. Тийм маш их ур ухаан шаардсан байх гэж би боддог. Маш их хөдөлмөр зарцуулсан. Би бас багшаа бодоод идэг яагаад тэгэхээр одоо ингээл дэлхий дээр хунт нуур гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг Игорь Стравинский ариун хаврын тахилга гэдэг ч юм уу. Ингээд явж байгаа юм чинь ингээ манай багшийн мөнгөн цэцэг багшийн уран бүтээлүүд яагаад ингээд дэлхий дээр ингээ гараад мөнгөн цэцгийн уран бүтээл гээд байж болохгүй гэж айгүй их мөрөөддөг хүсдэг. Багшаа бас гадаадд уран бүтээлээ өгөөрэй. Багшаа тэгвэл та одоо бие биелгийн одоо сонирхтой хүмүүст одоо бие биелгээ хэрхэн хэрэгтэй вэ? Бие биелгээ ер нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Яагаад хүн ер нь бие биелгээгээр хичээлэх ёстой гэдэг талаас та жоохон бидэрт тийм зөвлөгөө өгөөч. Биелгээ гэдэг маань нэг үгээр ярих юм бол хүний биеийн дээр хөтлөж байгаа хөдөлгөөн өөрөөр хэлэх юм бол хүний бие хөгжим хөдөлгөөн гурвын одоо төгс цогц бүтээл биелгээ бол өөрөө заавал монгол хүний гэхгүй их олон оронд биелгээ зааж явлаа. Олон хүмүүсийн биелж байхыг харж явлаа. Олон өв тэгш нараас юм сурлаа. Өнөөдөр ингээд бодоод ахнаа биелгээ бол ялангуяа яг одоо их мах иддэг дээрээс нь энэ тэнгэрт ойрхон нутагт амьдардаг далайн төвчнөөс нэлээд хол өндөрлөг газарт амьдардаг Азийн төв энэ одоо нутагт амьдарч байгаа айгүй нөгөө манайхс нэг хөрүүд их хүүтэн тийм ээ нэг халууд их халуун
болдог. Тийм нөгөө ширүүн уур амьсгалтай нутагт амьдарч байгаа хүний биеинд бол яхаа аргагүй тохирсон хөдөлгөөнтэй. Тийм учраас энэ нутагт амьдарч байгаа хүмүүсийн хийж байгаа биелгээ. За тэгээд одоо Солонгос гэдэг юм уу, Японд, Тайванд, Хятадд, Голланд, Герман, Франц, Итали, Австри, Орос гэд орнуудаар, Америкт гэх мэтийн орнуудаар ингээд Монгол биелгээгээ зааж явахад харж байхнаа яг энэ Монгол хүний биеинд бол арай өөр хийгддэг юм байна, арай өөр харагддаг юм байна, арай өөр манерыг бий болгодог юм байна гэдгийг анзаарсан л та. Энэ тухайлбал Тайваны урлагийн их сургуульд багсалж байхад оюутнууд бол айгүй мундаг сурнаа. Айгүй мундаг хий. Айгүй сайн тогтоно. Айгүй баяртайгаар хүлээж аавна. Тэд их урам зоригтойгоор хийн. Ямар сонин содон хөдөлгөөнтэй, ямар гоё юм бэ гэдэг хийн. Харин сарын дараа дахиад нөгөө биелгээг хийлгэхэд тэдний манер нь цал өөр. Дараалал бодод мартаагүй. Яг хий. Харин гаргаж байгаа намбан, донжин, манер нь, характер нь өөр гаргана. Гэтэл би одоо соёл урлагийн их сургуулийн оюутнуудаа заасан нөгөө биелгээгээ сарын дараа харахад тэд нар дарааллаа магадгүй мартсан байж болно. Мартах тохиолдол гарна. Харин гаргаж байгаа манер нь, намб нь яг нөгөө хөрөө гаргаад ирнэ. Тэгвэл таны одоо хэлж байгаа бол тэгвэл Монгол одоо бүжиг ерөөсөө сонирхдгүй монгол хүн одоо бүжиг ерөөсөө мэддгүй байсан гадаад хүн хоёрыг ингээд зэрэг ингээд одоо бие биелэгээр хийхэд монгол хүн хийх гадаад хүн хийх хоёр ондоо гэсэн үг тий. Аль аль нь мэрэгжлийнх дээр тэр сонирхогч дээр тэр аль аль нь ондоо. Яг хийж байгаа хөдөлгөөнүүд нь бол яг адилхан хийн. Адилхан хийн. Эргэлт нь тэр мөрн тэр даалт нь хавирга нь энэ гарны хаялга маялга яг адилхан явна. Гэхдээ тэр намдын юу гэж хэлмээр юм бэ? Намд төрх гэх юм уу? Намд донж манер төрх гаргаж байгаа гаргалгаа нь хоёр өөр гаргадаг байхгүй юу? Тэгвэл багш одоо манай сургуульч одоо гадаад оюутнууд бас байгаа шүү дээ. Тэр оюутнууд одоо бүжиглэхэд одоо хэр одоо биеинд нь шингэж ийн одоо энэ манай бие биелгээ маань. За ер нь бол их тааруухан өөр Монгол оюутнуудтай бас адил. Өөр Монгол оюутнууд нь арай дөхөн. Гэхдээ яг түрүүний хэлснээр хэсэг хугацааны дараа хийхэд манер нь байхгүй. Зөв. Би бодохдоо тэгвэл биелгээг багаасаа хийх ёстой юм болов эсвэл бүр генд нь байгаад тий бүр дотор нь байгаад ингээ гаргаж байгаа гаргалгаа нь их өөр гаргадаг юм болов гэсэн бодлоос байгаа л да. Бас тусанд нь байж магадгүй тий. Ингээд яриг сонсоод байвал ер нь тийм байж магадгүй. Би бас тэгэж бодлоо. Багшаа тэгэхээр энэ COVID-19 гээд айгу дэлхийн нийт гарсан энэ хүнд өвчин гарсан багш маань ч гэсэн тэрнтэй холбогдлолтой эрүүл мэндийн биелгээ гээд контент хийж байгаа. Тэгэхээр тэрэн ингээд бодохоор үндэсний урлагтай хүмүүс их хайртай ах шиг байгаа юм аа. Тэгээд яг хичээлж байгаа хүмүүсийн хувьд хэр байдаг бол сонирхогч нарын хувьд одоо натур данс дээр хэр олон хүмүүс хичээлж байна. За ер нь бол энэ хүнд өвчнөг даван туулах бас нэг хэлбэр бол хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнөөр хүн өөрийгөө хөгжүүлнэ гэхээсээ илүү одоо энэ хөдөлгөөнөөр хүн өөрийгөө эмчилж болох бас нэг хэсэг байгаа хэлбэр байна. За ийм уулаа. За тэгээд энэ ковидоос одоо өртөлн сэргийлэх вакцины хийлгэлээ. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар ингээд хориглолтод байлаа, хорионд орлоо. Энэ бүгдийг хажуугаар хүн хөдөлгөөн хийх хэрэгтэй. Одоо усанд хийсэн сармис ингээд өдрөө алга уугаад ахын бод ковид хүрхгүй юм байна гэд PCR яваад байна. За энэ үнний ортой байлаа. Хүн өөрөө юу гэж итгэнэ үү, юунд боломжтой байна, өөрт нь юу байна түүгээрээ өөрийгөө эмчлэх, хамгаалах байж болно. Харин хөдөлгөөн бол бүр заавалчгүй байх хэрэгтэй. Би өөр энийг бүр үнэн сэтгэлээсээ гуйх. Одоо гуйх уу, албадах уу, загнах уу, тусаах уу, одоо хүсэх үү тийм ээ. Энэ хөдөлгөөн бол заавал байх хэрэгтэй. Гэхдээ хөдөлгөөндөө ямар хөдөлгөөн байх хэрэгтэй вэ? Ямар хөдөлгөөн биднийг бас авралын нэгэн хэлбэр байх хэрэгтэй вэ гэж боддог. Энэ бол хүн яг өөрт нь одоо ингээд толны өмнө хүн өөрийнхөө мөрийг хөдлөв. Мөрийг хөдлөхдөө их учиртай хөдөлгөөн. Тухайлах юм бол
мөрийг зүгээр ингээд нэг духтрах нэг өөр. Харин нэлээд өргөс өгөөд духтарлаа. Нэг мөрөө өргөөд духтарлаа. За нухлаа. Бүр ингээд энэ арийнхаа энэ судас бүх одоо хялгсан судас, вены артерийн судаснуудыг бас бодоод мэдээд энэ хооронд нь хөдөлгөөд удаан хөдөлгөлөө. За ингээд солбоод нухаллаа. Айгу удаан солбоод нухаллаа. Гэх мэтийн хөдөлгөөн болоод энэ бол хөдөлгөөний дасгалын нэгэн хэлбэр байгаа. За хоёрт нь хүн далаа хөдөлгөө. Өөрийнхөө далыг одоо та хоёр ингээд далаа ингээд хооронд нь хавцтай. За одоо сул тавилаа. Дахиад хоёр далаа хооронд нь нийлүүлээд сул тавилаа. За одоо дахиад гурав дахь хөдөлгөөн маань хавиргаа хажуу тийш нь хөдөлгөлөө. Суудлаа үзчихсэн хамт дараа тэгээд. Ингээ бүр тултлна. Яарах хэрэггүй. Их удаан тайван. За хэсэг удаан хийснийхаа дараа одоо хурдан хавиргаа хаялаад. За энэ хавиргаа ингээ хаялахдаа одоо амьсгаагаа аваад хавиргаа өрг гаргалаа. Амьсгаагаа гаргалаа. Хавиргаа болголаа. Дахиад амьсгаа авахдаа хавиргаа өргөлөө. Дахиад амьсгаа аваад хавиргаа өргөхөд хажуу тал руугаа явах нь тийм ээ. Харин түрүүний мөрний болон дасгалын энэ хавирганы дасгалуудыг хийхдээ амьсгалтайгаа хамт хийнэ. За хамт хийснийхаа дагуу энэ яагаад энэ хөдөлгөөнд хийх ёстой юм бэ гэх юм бол энэ гурван том ясны дотор байгаа одоо ходоод байна, элэг байна, уусаг байна, зүрх байна. 5 сул эргэтэн байгаа тийм үү? Энэ 5 сул эргэтэн чинь энэ яснуудыгаа дагаад хөдөлнөөдөө. За тэгээ амьсгаа аваад гаргах тоолонд энэ эргэтэнгүүд бүгд аанда дагаад хөдөлж байгаа учраас гаднаас орж байгаа ямар нэгэн вирус, гаднаас орж ирсэн ямар нэгэн ням бактерийг биеийн биелээд биеийн зайлна гэдгийн адил зайлагдаад гараад явах нь байна. Бас нэг зөв гаргалгаа тий. Тэгээ ходоодны хананд одоо тэр нэг вирус тогтоод байхгүй нь байна. Хоолойны одоо энэ дотор одоо тэр нэн тогтоод удаан байгаад байхгүй нь байна, тийм ээ? Тийм учраас энэ хөдөлгөс биеийн биелээд биеийн зайлна гэдэг үг болоод энэ эртний үг болоод бидний өнөөдөр туйлын хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн биелгээний нэгэн төрөл. Цэзэн биеийн хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнүүд Монгол биелгээний Монгол бүсгийн нэгэн хэсэг. Тэгэхээр энэ бол хүний биеинд ялангуяа Монгол хүний биеинд бол асар их тохиромжтой юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь хөдөлгөөнөөр бол өөрийнхөө дархлааг ер нь нэмэгдүүлж байна гэсэн үг тийм. Дархлаагаа сайжруулна, өөрийгөө хамгаална, гаднаас авсан ямар нэгэн муу мухаг гаргаад зайлуулж хаяна гэсэн үг л дээ. Тэгэхээр бие биелээ гэд ингэж үзэхээр ингэж бандад бас бодогддог. Юу гэхээр эд эс болгоныг хуруу одоо толгойн үзрээс хөлний хуруу хүртэл ингээ бүх эдисийг нэг бүрчлэн ингэж хөдөлгөж өгж байгаа болохоор тэр нь эрүүл мэндэд маш тустай байд юм руу гэж би боддог байхгүй багшийн хэлсэн ярианаас ч гэсэн тэгэж бас сая бодож байна. Тийм. Одоо зүгээр адгийн наадынх нөгөө хуруу биелгээ шүү дээ. Тийм тий. Нагсны хуруу биелгээ. За одоо эмс, домс, дунд ноён, дугар зайсан юу лээ? Октор бисээс эрхий мэрэгэн гэд. Одоо энэ хурууны өндөг хүртэл хүний юм болгонд хүрдэг учраас юм болгонд хамгийн түрүүнд хурууны өндөг хүрнэ. Тийм учраас өндөгнүүдийг бас ингэж сайн хөдөлгөж мэдэрч тийм ээ. Яг саяны зулагийн хэлснээр болоод тэгэхээр өндөгнөөс ингэж эхлээл нөгөө уйнууд бүх уйнууд ингээд одоо тохоо тэгээ мөрлөгөө ороод одоо дал руугаа ороод одоо хавиргалуугаа ороод за тэгээд бүх бие рүүгээ ороод хөл рүүгээ ингээд хөлийн хуруугаар дуусгах энэ хөдөлгөөн болоод хүн өөрийгөө үнэн одоо яг бодитоор нь өөрийгөө мэдэрлээ гэсэн үг л дээ. Хүн өөрийгөө мэдрээд хөдлөнө гэдэг маань ганц биелгээ бус ерөөсө хөдөлгөөний давтамжтайгаар хүн өөрийгөө таниад олоод
би хинбэ би яаж хөдлөх ёстой миний хаана юу өвдөж байна тэрийг улам сайн хөдөлгөж авснараа хүн өөртөө айгүй ихтэй болох нь шүү дээ. Баярлалаа. Зөв. Маш гоё зөвлөгөө байлаа. Тэгээд манай үзэж байгаа үзэгчд маань хүртэл одоо бүжиг болон хөдөлгөөнөөр хичээлдэж өөрийнхөө стресс болон өөрийнхөө дотроос нэмчлээсэй гэж бид нараас хүсэж байна. Тэгээ багштай одоо дараагийн асуудал бид нар бас өмнөх дугааруудаар бас одоо бид нар зохиогч ирэхин талаар ярилцсан. Зохиогч ирэх одоо бүжгийн салбарт одоо зохиогч ирэх хэрэг байна вэ? Одоо энэ одоо хэрхэн хөндөгдөж байна вэ? Хэрхэн зөрчигдэж байна вэ? Одоо таны хувь хүн мөнгөн цэцэг гэдэг хүний хувьд одоо зохиогч ирэхин талаар та одоо юу гэж бодож байна? Та одоо өөрийнхөө бүтээлүүд дээр ер нь зохиогч ирэх чинь байгаа юу? Энийгээ ер нь батлуулсан уу? Яаж батлуулдаг юм бэ? Тэрний талаар бас биднэрт бас зөвлөгөө өгөөч. Хүндхэн асуулт байна. За би ер нь одоо өнөөдөр хүртэлх 180 гаруй тайзны уран бүтээлүүд хийсэн байна. За тэгээ 11 бисрэг болон бүрэн хэмжээний бүжгэн жүжигүүд тавьсан байна. За тэгээ энэ бүгдтэй бол мэдээж бүгдд нь патент авч чадаагүй 5 бүтээлд л патентыг 17 онд авсан байгаа. Тэгээд Монголд бол яг энэ манай салбар дээр одоо энэ патент бол яг хэрэгжээд явдаг үгүйг бол би сайн мэдэхгүй байна. Миний бодоход бол үгүй л баг. Тухайлбал багшийн тавьсан бүтээлүүд энэ тэнд ямар нэг урлагийн үйлчлэг юм уу, ямар нэгэн байгууллагын арга хэмжээ юм уу, энэ тэнд өргөдөд ингээ харж байхнаа миний бүтээлүүд явж л байдаг. Тэний домог биелгэж чинь баг одоо Монголыг байтгаад баг дэлхийд тойроо дуусчихлаа шүү дээ. Бараг Монголд толгойтой болгоно л домог биелгээ хийдгээс. Хэсэг бол. Баярлаа. Тэгээд хийдэг юм аа. Хамгийн гол нь патентын үйл ажиллагаа бол яг зурмынхаа дагуу мөрдөгддөг байх. Монголд мөрдөгддөг хаа цагвал нэхэн дуртаа нь хийдэг. Яг бол зарим ухамсартайгууд нь асуудаг юм аа. Багш би таны энэ биелгийг одоо сураад хийж болох уу? Би энийг тоглолтондоо авч болох уу гэд асуугаад явж байгаа хүмүүс бол сайхан санагддаг. Надад таны бүтээлийг энд хийлээ. Одоо манад одоо тэдэн удаа тоглогдлоо. Тэгээд танд одоо тэдэн төгрөг одоо өгөх гэсэн юм аа гэж нэг удаа тийм гараагүй. Их олон удаа тоглогддог байгууллагуудыг би мэднэ л дээ. Байнга өдөр болгон тоглогддог байгууллагыг бас мэднэ. Тэгээд патентлагдаад авчихсан ирнэ. Тэгээд надад ямар ч нэмэр байдгүй л дээ. Тэгээд харанд ингээ хөдөлгөөнтэй нэг бэлэг тэмдэг болоод байж л байдаг. Хамгийн гол нь энд бол би энэ тэмдгүү хийгдээд байна гэдэгт би харамсах юм байхгүй л дээ. Юунд би харамсдаг гэс, юунд би гол маань гонцоогоод, юунд би яандаа гэд дотор маань муухай өргөдөг гэж бодож байна. Хийж байгаа бүтээлийг маань ихвслэн одоо буруу хийдэгт л одоо их харамсдаг. Уран бүтээлчний үднэс. Яагаад юу бодож би энэ хөдөлгөөнийг хийлээ, юу бодож энэ бүтээлийг амьдрууллаа, юу бодож би энэ хөдөлгөөний гаргалгаа хоорондын утга уялдааг нь хийлээ. Нэг бүтээлийг хийхэд зүгээр санаанд орсон хэдэн хөдөлгөөний холбоо тавихгүй шүү дээ. Тэр бүтээл чинь эхлэл нь юу вэ? Өрнөл нь юу вэ? Оргил нь юу вэ? Тайлбар нь юу илэрхийлж байгаа вэ? Тэгээд яагаад төгсөж байгаа вэ? Бүх юм шиг яг ном журмаараа явагдсан, тавигдсан бүтээл гэдэг чинь одоо яг стандартын дагуу хийх ёстой. Гэвтэл энэ бүтээлийг хийж байгаа нөгөө нөхдүүд маань одоо надаас зөвлөгөө аваагүй юм уу? Эсвэл одоо авахаасаа санаа зовсон уу? Айсан уу? Тэ? Болгоомжилсан уу? Болохгүй юу? Тийм учраас гаргаж байгаа, тайзан дээр гаргаж байгаа, зургатаар гарч байгааг ингээ харахад утга санаа бэлэгдэл нь алдагдсан. Хөдөлгөөнүүдийнх нь одоо нам манер донжин ингээ алдагдсан. Ингээд өөр болчихсон тэгддэг л дээ. Мэдээж одоо надаас анх сурсан уран бүтээлч хүн дараагийнхаа хүнд заахтаа арай өөр одоо сургагдана. Нөгөө хүн маань 4 дахь 5 дахь хүндээ ингээд заагаа сургахтаа арай өөр болоод явдаг л да. Хөдөлгөөн болоод нэг хүнд болоод хүнээс үргэлжлээд явахдаа яг тэр хэмээрээ давтагдана гэж бол баг байдаггүй. Дамдаа явсаар байгаа л тэгэл та төгсгөлийн харахад л бараг тэгээ өөрийнхөө бүжгийг танихгүй болтлоо тэгээд өөртөгцсөн бараг л. Тийм. Нөгөө юу байдаг да? Ингээд нөгөө чихэнд үг хэлээд дараагийнх нь үг дараагийн хүндийг хэлэгдээд ингээд явсараа байгаад хамгийн сүүлд нь нөгөө үг маань өөр одоо хувраад ирдэг тий.
Тэрний адил бас байдаг. Тийм учраас айгу хортой байдаг учраас яг бүтээлийг анх тавьсан хүн амьд байвал тэр хүнээс нь сайн зөвлөгөө авах, зөв бурууг нь ялгаж салгаж харуулах тийм ээ. Тийм юм байгаасаа л патентын хууль нь бас нэг тэр нь бас нэг тодорхой хэмжээгээр ороосой гэж бас боддог. Хэрвээ тэгэх юм бол тэр патентийнх нь одоо дотоод дүрмэнд нь хэрвээ та энэ бүтээлийг сургахтаа одоо зохиогч нь өөрөө амьд байх юм бол тэр хүнээс ингэж лавлаж асуух хэрэгтэй. Тэгэх юм бол бас таныг бас тодорхой хэмжээгээр торгохгүй гэдэг юм уу те. Тэр одоо хувь хүнийг 500 мянга байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно гэсэн бас нэг өгүүлбэр байдгийн байлээ л дээ. Тэгээд Монголд тэгээд торгоод явсан уу мэдэхгүй байна. Монголд тэгээд патентын газар одоо хөөцөлтөө таны бүтээлийг тэнд хийсэн байна. Одоо бид нар тэгээд тэндээс танд тодорхой хэмжээний хувь өгнө гэсэн юм бас нэг удаа олж хараагүй сонсоос хүн байна. Тэгэхээр багшийн ярианаас бас бодлоо та тэгэхээр энэ мэдлэг ухагтхуун гэдэг талын мэдлэггүй байгаад байгаа болохоор л хүүхдүүд ингэж тах шиг санагдаад идэг. Бид нар багшаас нөгөө асуусан л да тэгсэн чинь биднэрт ингээ хөгжмийн урлагийн сургуульд л ордгоо гэдгийгсэн. Намайг багтаа тэр зохиогч эрхийн талаар хичээл биднэрт ордоггүйсэн байхгүй бүжгийн урлагийн сургуульд гэхэд тэгэхээр бүжгийн урлагийн сургууль гэдэг ч юм уу дөрслөх урлагийн сургууль гэдэг ч юм уу тэр бүх сургууль нэгдсэн журмаа сонсдог зохиогчийн эрхийн тухай хичээл байгаасаа гэж байгийг хүсдэг багшаа. Тийм байх тий. Надад ядаж нэг урлагаар сурдаг хүмүүстэй тийм мэдээлэл ингээд өгөөд яваад байх юм бол одоо энийгээ мэддэг хүн ингээд жилээр ингээд ихснээр гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нь болохоор яг одоо энэ урлагийн хүмүүс болохоор ингээд вакцин болоод ер нь хүч нь ингээд дандаа нэмэгдээд одоо сүүл рүүгээ бүр энэ хууль надад хэрэгждэг болох. Шат нь надад тэндээсээ эхлэх юм болов уу гэж. Би бас нэг юм дээр бас жоохон гунцсан гэх юм байшин. Тэр жилийн цаашийн яг урлагийн хүн одоо сайдруулгын сурдаг тийм хүн одоо жишээлбэл би мөнгө агши бүжиг бүжил гэсэн юм та надад аян өгч гэдгийгсэн байхгүй юу багшаа надаас нэлээд элдэн хүн тэгж асуусан. Гэтэ би өгөөг байхгүй. Би өгөхгүй. Би зохиогч нь биш. Мөнгөн цэцэг багшаас өөрөөс нь асуугаад зөвшөөрлийг аваа гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би яг энэгээр дамжуулаад юу хэлэх гээд байна гэхээр одоо мөнгөн цэцэг багшийн бүжиг байна уу? Баяралтар багшийн бүжиг байна уу? Зохиогч нь байгаа тохиолдолд та бүхэн зохиогчоос нь эрхийг аваач гэдгийг бас бүр хэлмээр санагдаад идэв багшаа. Зөвлөлтөө хөгжмийн зохиолчоос нь бас эрхийг аваад тийм ээ. Тэгээд бүжиг дэглээсээс нь эрхийг аваад асуугаад бүжиглэхэд бол болохгүй юм байхгүй шүү дээ. Хэрвээ тэгээд дэлгэрхэд болоод бид нар баярлалаа шүү дээ. Тэгээд би ингээд хараад байхад ер нь оюутнуудад болон одоо энэ залуу уран бүтээлчдод бас буруу гэсэн үг болохгүй байхгүй. Тэд нар ч өөрсдөө мэддэггүй байхгүй одоо мэдээлэл байхгүй байгаас одоо ингэж хийж байгаа болохоос мэдсээр хэрнээ ингээ хийгээд байгаа бас зүйл бас биш. Тэрийг одоо бид нар одоо ингээд сурж байгаа багш нар одоо сүйсийн багш нар гэсэн ер нь өөрсдөө бас ингээ хэлээд одоо ингэх ёстой шүү гэдээ багаар ингээ мэдээлэл ингээ түгээгээд байх юм бол одоо оюутнууд маань хүртэл ингээ мэддэг болчоор одоо тэгээ одоо ийм асуудал маань гарахгүй болов. Тэрнээс сэргийлэхийн тулд багш нар өөрсдөө бас эхэлж ядаж нэг шатаар ингээ жоохон багаар өөрсдөө ахих хэрэгтэй болов гэж миний хувьд бас боддیں۔ Тийм ээ тийм яг үнэ. Би нөгөө Солонгост одоо яг энэ Солонгосын үндэсний урлагийн сургууль сурж байх хугацаанд зохиогч эрхийн талаар хичээл сонссон байхгүй багшаа. Бид тэр хичээл өөрөө айгүй сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр зохиогчийн эрх гэж яг юу хэлээд байгаа гэдгийгсэн. Тэгсэн чинь нэг хоёр байгууллагыг судалсан тийм зохиогч эрх гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь харахад хоёр өөр зураг байгаа байхгүй. Лого нь хоёулаа хоёр өөр. Тэгсэн болохоор тэр байгууллага нь миний зохиогч эрхийг зөрчсөн байна, хуулбарсан байна гэд өргөдөл өгөөд тэгээ тэр байгууллага өчнөө олон сая долларын торгуулийг төлөвлөж авсан гэж байгаа байхгүй. Тэгээ би ингээ хараад тэр ерөөсөй ойлгохгүй байх. Энэ хоёулаа өөр ах чинь яагаад зохиогч эрх зөрчиж үү гэд хоорондоо хичээл дээр ингээ ярилцаа. Тэгсэн чинь тэр лого эргүүлээд ингээ харах юм бол тэр логотой төстэй. Яг тийм учраас бид нэр ингэж зохиогч эрх зөрчсөн гэдэг утгаараа ингэж торгуулж авсан гэдэг. Ингээ яг эргүүлээд харангуут айгу төстэй. Тэгэхээр ингээд айгүй олон төрлийн ингээ хууль явд юм билээ. Солонгосын хууль болохоор яг тухайн уран бүтээлчийн бүтээл ерөөсө 70 жилийн хугацаанд тухайн уран бүтээлчд байх хэрэгтэй. Өнгөрснөөс нь хойш 70 жилийн хугацаанд байх хэрэгтэй. Харин амьд байх хугацаанд нь насан туршийнхаа уран бүтээл гэж ингэж явдаг юм билээ л дээ. Манайд болохоор нас урснаас нь хойш 50 жил байх гэсэн. Өөр хүүхдүүд нь уламжлал энэ төргээд байдаг аа. Ер нь бол зохиогч эрхийн талаар бол манай оюутнуудад сургалтад семинарууд явагддаг.
явагдаад байгаа шүү. Ахаа. Мгм. Тийм. Манай соёл урлагийн их сургуульд. Мгм. Тэгэхээр соёл урлагийн их сургууль болоод ерөөсөө одоо Монголда төдийгүй дэлхийд ер нь юуг анхаарах ёстой вэ? Урлаг соёл дээр юуг одоо бид баримтлах ёстой вэ? Хамгийн гол нь одоо дэлхийн олон улсын тэргүүлэх урлагийн сургуулиудаас бид дутхааргүй явахын тулд юунд дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр бол их том төсөл, том сургалтууд, гадна дотны том докторуудыг авчираад бидний сургалт оруулж байгаа багш нарт болон оюутнуудаа гэдэг их том ажлуудыг сүүлийн 10 жил одоо аюул сайн хийж байгаа. Маш сайн хийж байгаа. Би одоо энэ дээр аюул баяртай байгаа. Уучлаарай. Би сүйс бас сүйд очиход бол ер нь намайг сурж ирсэн сүйс одоо ингээд сүйс гэхэд харахад бол бас тэнгэр газар хоёр шиг ондоо байхгүй. Одоо заална ороод харахад заална гэхэд бол шал ондоо бүр амар дэлхийн стандартууд ингээд сургуулиудын стандартууд ер нь дүүцгүүц хэмжээний тийм гой заалтай тэгэл хувц солих өрөөтэй дүүштэйж байгаа гэсэн. Тэр чинь бол бас миний харж байгаагүй тийм ертөнцөөр одоо тэгээд хийцэн баг тийм. Аргагүй дээр үе оюутнууд. Тийм дээр үе оюутнууд болохоор бас одоо бас сургалт мургалт бол бас анги ер нь оюутнууд болон ер нь багш нарын бас сэтгэхүй өөрчлөлт бас шал ондоо болсон болов уу ер нь боддог. Ер нь одоо тийм сургалтын чанар манар бол ер нь хөгжиж байгаа ер нь тийм хөгжиж л байгаа хөгжлийнхаа шатанд л явж байгаа болохоор. Тийм. Та хоёр бодлоо бидрэг оюутан байхад юм манай шалмал хулдаас байгаагүй шүү дээ. Модон шалтай. Тэгээд тухайн үедсэн ингээд одоогийнх шиг тийм теркомеркос байгаагүй. Тэгээд бид нар чинь Купальниктайгаа нэг юу бүг өмсөөл богинохоо юу бүхтэй. Тэгэл оймстой юм уу эсвэл нэг шисэг өмссөн. Тэгэл терког өмдгөө ороод ирэхэд чинь манай нанжид огс. За миний хүүхдүүд өнөөдөр өвдөг шинэ иргэн. Модны шалан дээр. Тий, өвдгөөс авчираагүй. Одоо яана гэж. За багшуулаад та нар өвдгөөсөө өмснө үү, өмсөхгүй юу энэ гэсэн юм асуулт байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэл яг ингээд багш маань өөрөө бас ямар үеийг даваа туудаад гараад ирсэн хүн билээ, тийм ээ? Тэр арга барил нь ямар байх ёстой вэ? Биднийг ямар хүн болгох гээд байгаа юм билээ? Тэр нь дотор нь байгаа. Тийм учраас бидрээ гэсэн ингээд өвдөг шинэ ингээд за бодолтой нэг цаг 30 минут бид нар өвдөг шинэ яаж ирэхийг онлын дагуу ингээд нэг бүрсгэлэн сурна, дахин давтна. Тэгээ нанжид огсын нэг хөдөлгөөний 2 3 удаа хийлгээд болохгүй шүү дээ. Дахин хийлгэн. Бүр дотор нь ортлон өөр юм болтол нь хийлгэн. За нөгөө төгөөдөр хурцсан чинь аяа тоглоод бид нар чинь ямар хараа зогсоод байлтай нэс. Эрдэнэрлаа хийгээрээ за эдийгээд орилоод ирсэн тэгэнгүүт бид нар хөөсөн дуурайд ихлэг хөдөлсөн. Иргэн за хэсэл дууслаа хөмсгний нөгөө ингээд цэмхөрөө шүү дээ. За тэрийг олж аваад тэрийг барай аваад явна ойлгомжтой. Тэгэл өвдгөнийхээ өөрчлөлттэй түүн. Ойлгох энэ хүн. Тийм хүнд үед бас байсан. Тэр үе одоо юу вэ те? Ямар хүнд үе вэ? Бид нар ч бас картны барааны үе оюутнууд гэдэг чинь заалаа усалдаг ингээд нэг хөөрхөн бор данхтай. Тэр данханда доороос карантинаас усыгээд ирнэ. Мөнгөө нийлүүлээд гаднаас нөгөө төгрөг даалын талах гэсэн одоо 170 төгрөг 120 төгрөгний талах хөдөлтөд аваад тэрийг хуваагаад ингээд талхаа идээд усаа уугаад өдрийн тайны үе. За тэгээд ганц 2 хүн хуусаар өдрийн доотлын гуан цангаас олдвол их юм олдохгүй бол тэгээд талхтайгаа өдрийг барна. Тийм хүн байсан. Одоо л карантинаас усуухгүй шүү дээ тийм ээ хүн. Тий. За үнэхээр байсан байсан. Тий, тэгээд заалын хажуудсан бидэнд одоо ингээд нөгөө тусгай уух зориултын ус нь байна, халан хүүтэн ус нь. Тий, зориул бүр уух ёстой стандартын ус нь байна. Тийм сайхан өөрчлөгдөөд оюун одоо ухамсарын асуудал, оюуны асуудал одоо хүүхдүүдийн ахуй талаас нь одоо сайхан байлгах орчин үнэхээр сайхан болоод ирсэн манай сургууль. Би очиод бүр би ийм залан бэлтгэл хийжсэн бол би лавын хонноо л гэж бодож ирсэн. Тэгвэл одоо дахиад 10 жилийн дараа гэхэд чинь бас л ондоо болсон байх л та тийм манай сургуулиас тийм. Улам л дахиад левел дахиад дэлхийн стандарт руу дахин л төхөөл шатаар төхөөл явах тийм. Тэгэхээр одоохондоо бид нар дөрвөлт хурлын сургуультай хамт нэг байранд байдаг. Тийм. Том удахгүй бид нар бие даасан дангаараа их том ордонтой магадгүй одоо манай соёл урлагийн их сургуульд оюутан театр байдаг шүү дээ. Яг тийм тайцтай өөр ингэсэн тийм ээ. Театртай дотроо тэгээд
Үзгийн 7 8 том заалтай. Тэгээд багш нар болгоо нэг өрөөнд ганцаараа суудаг. Тийм болох тий. Манай сургууль чинь багш нар алгаа нэг өрөөнд суудаг штэ багшаа. Тэгээл өрөөнд том тэгээл баахан ном судалгаанууд ингээл би манай багш нар ийм өрөөтэй болгоё л гэж бодож байгаа штэ. Тийм Тайваны урлагийн их сургууль тийм юм байлээ. Австрийн урлагийн их сургууль бас тийм. Тийм дараагийн асуултыг асууя гэж баяраагаас хүсье. За тэгвэл багшаа COVID-19 гарснаар одоо урлагийн салбарт хэрхэн нөлөөлсөн бэ? Бас таны амьдралд ер нь COVID-19 хэрхэн нөлөөлөв? Эрэг болон сөрөг талууд нь таны амьдралд бас юу байв? Энэ өвчнийг та хэрхэн хүмүүсийг давж туулаарэ гэж бодож байна? Яг миний хувь талаас бол би амьдралдаа амарч үзээгүй л дээ 7 хоног одоо соёлын газар бай гэхэд гэртээ 7 хоног сайхан амарч үзээгүй. Мэдхгүй над ер нь тийм амралт гэдэг ойлголт байдгүй байсан. Гэтэл яг ковид гарснаар анх удаа энэ 2 сард эхэллээ те хөл хорой Монгол. Тийм 2 сар те. Тийм. Тэгэхэд гэртээ ингээл амарсан нэг бодлын аюу сонин санагдчихсэн. Нөгөө бодлын бүр ингээд тогтож бай суух газар олж ядаад бүр өөрийгөө их гайхсансан. Тэгээд нуруу хугаралтай сайн эдгрээгүй хүнд үе байсан тухайн үед 12 сард нөгөө босголт орсон байсан болохоор тийм болохоор бас нэг нуруугаа эмчил заах нэг сайхан үе байсан. Нөгөө талаас амралтын үе байсан. Бас энэ диссертацийн ажлыг бас нэлээд судалгаа хийх боломж, ном харах тийм боломж гарсан. За тэгээд гэр орондоо сайхан тайван амгалан байна гэдэг бол бас нэг хүн толгоогоо нэг хэсэг амраах, бие амраах бас нэг тийм байдгийм байна гэдэг эрэг тал нь надад байсан. За надад нэг муухай одоо гэхүү одоо сөрөг тал нь юу байсан гэхээр би оюутнуудтайгаа ойр байж чадахгүй байсан. Тэр нь юу гэхээр бүжгийн урлаг болоод ерөөсөө яг хүний биетэй мах бодтой яг ингэж барьж тулц ажилтдаг амьд урлаг байдаг учраас энэ амьд урлагийг оюутнуудтайгаа натур дансын бүжигчдтэйгээ уран бүтээлчтэйгээ ингэж яг хөтөлбөрийн урлагийг ойроос хамтдаа амьд хэлбэрээр явуулахад айгу хүнд тусгаарлагдсан учраас энэ одоо их хэцүү байсан. Тэгээд одоо платформоор одоо интернетээр оюутнуудаа даалгавраа өгөөд тэдэнтэйгээ харьцаад сургалтыг одоо энэ интернетээр ингээ явуулахад нэг боломжийн тал байгаас гэлээ энэ бол амьд урлаг гэдэг үднээс тохирохгүй юм байна гэдгийг би айгу ойлгож авсан. Тэгээд энэ хөдөлгөөний урлаг бол дуутай адилгүй, хөгжимтэй адилгүй, хөгжмийг болоод бид радио, телевизээр юм уу интернетээр сонсоод хөгжмийг ойлгож одоо нарийн анализ гаргалгаа хийж болдог болол хөдөлгөөнийг болоод амаргүй. Адаглаад ингээд өөдөөс нь харж байгаад за хүүхдүүдээ баруун гар талаас эхлэв шүү. За баруун гар гэхэд миний одоо хүүхдүүдэд бууж байгаа тусгал нь зүүн гар таад байгаа байхгүй юу, тийм ээ? Баруун талаас тий эсрэгээр хүүхдүүдэд тусгуулсраас нөгөө хүүхдүүд чинь одоо юу илээ гэж бас адаглаад бодно. Тий. Тийм учраас амьд урлаг гэдэг утгаараа бүжиг болол амилсан баримл гэдгийг болол Орсын нэг мундаг эрдэмтэд хэлсэн байдаг. Үнэхээр амьд урлаг байгаа юм л та. Амьд баримл. Тэгэхээр манай Монголын бүжгийн одоо хөгжил маань багшаа таны өнцгөр хэр төвшөнд явж байгаа вэ? Мөн угсаатан зүй гэдэг зүйлийн бас хогтгоонийг сонирхогчд болоод мэрэгжлийн хүмүүс яагаад заавал мэдэх ёстой талаар хуваалцаач. Мөн философи гэдээ яриад байдаг. Философи нь яагаад заавал хэрэгтэй байдаг талаар та бас хуваалцаач агшаа. Зодоо яста амар олон том асуултуудыг нэг дор нийлүүлээд хэлцдэг байсан. Эхлээд бүжгийн урлагийн хөгжлөөс хэлье тий агшаа. Монголд хөгжсөн. Монголд бол хөгжсөн. Ялангуяа театр суулгууд дор бүхнээ их сайхан бүтээлүүд гаргаж байна. Эдгээр болоод ихэнхэн дандаа манай соёл урлагийн их сургуулийг аягүй нэг өөрийнхөө сургуулийг магтаад тий. Хөгжмөсийн консерватор төгсөгчд болоод үнэхээр мундаг л да. Тэдэрэг болоод хэлэх юм байхгүй мундаг. Харин манай соёл урлагийн их сургуулийг төгссөн төгсөгчд маань одоо ялангуяа бүжиг дэглээс нар аягүй сайн ажиллаж байна. Их сайхан уран бүтээлүүд хийж байна. Их сайхан судалгаануудыг явуулж байгаад нь айгу бүр ингээ илт байгаа байхгүй юу? За манай соёл урлагийн сургууль дээр бол
2015 оноос хойш тавигдсан Тэнгэрийн хүүхдүүд гэх том төсөл явагдаж байгаа шүү дээ. Энэ төслийн нэгдүгüүрх нь хөмөргөн гурвалжин гэ тавигдаад гадаад дотоод явчлаа. За тамганы бүсгсэн 2017 онд тавигдаад энэ маань бас тоолт моолтоо хийгээд нэлээд сурталчилгаагаа явуулчлаа. Одоо 3 дахь төсөл нь босоо цагаан гурвалжин гэдэг нэртэй энэ маань бүтээгдээд хийгдэж байгаа. Манай оюутнууд болон одоо театр суулгын мэргэжлийн бүсгсэд одоо манай сургууль сурч байгаа оюутнууд л та. Эдгээр маань одоо ингээд хийгдээд 3 дахь бүтээл маань хийгдээд явж байна. Энэ 3 бүтээл нийлээд дандаа хадны зураг болон тамганы дүрсүүдээр сэтүүлсэн бүтээлүүд. За энэ төсөл бол их олон хүний олон хүний бүтээл багаар ажиллаж байгаа. За мэдээж анх болоод энийг манай сургуулийн захирал байсан Эрдэнэцэг багш маань анх санааслаад тэгээд бид нартай санаа оноогоо хуваалцаад төсөл бисэгдээд за тэгээд улам докторийн зохиолуудаар ингээд явагдаж байгаа энэ 3 том бүтээл нийлээд энэ нэг том төсөл болж байгаа нь өнөөгийн Монголын бүсгийн хөгжлийг харагдуулах бүрэн боломжтой тийм бүтээл байгаа. Тэгэхээр манай Монголын бүсгийн бүтээл маань энэ Монголын бүсгийн үүсэл гарвал эртний бүсгүүд дундад зуун одоо үе явсараа байгаад өнөөдөр ямар байна вэ гэдгийг энэ нэг дор харуулж байгаа учраас энэ 3 бүтээлээр бол Монголын бүсгийн урлагийг төлөөлж болно гэж би хэлэхэд аюу бартан байна. Энэ олон бүтээлүүдэд орсон их олон оюутнууд их юм ойлгоод гарсан. Энэ бүсгийн жүжигт орсон оюутнууд тэр болгон тайзан дээр гарч чадахгүй тэр болгон одоо төгссөн хүн болгон тэр болгон одоо Улаанбаатарын болон дэлхийн олон улсын театр тайзан дээр гарах боломжгүй оюутнууд олон байдаг шүү дээ тийм ээ. Гэтэл тэд нар маань энэ уран бүтээлүүдээр энэ төслийн дагуух энэ том арга хэмжээнд оролцоод гарна гэдэг бол тухайн оюутан маш их азтай байна. Яагаад гэвэл бас их том түүхэн бүсгийн жүжигт ороод гараад төгснө гэдэг бол их том судалгаа хийгээд их том дадлага болоод гарна гэсэн үг. Тэгэхээр манай сургуулиуд явуулж байгаа энэ төсөл болоод их олон төгсөгчдийн ой тоонд үлдээд ирээдүйд Монгол бүсгийн судалгаа хөгжүүлэхэд их тус нэмэр болно гэдэгт би итгэлтэй байгаа юм. Багш бол угсаатан зүй дээр тий угсаатан зүй. Угсаатан зүй гэдэг маань бол угсаатан зүй бүлгүүдийг болоод судалснараа харснараа ойлгоснараа тухайн өөрөө ямар угсаа арвалтай гэдгийг оюутан маань, бүсгсэд маань, уран бүтээлч маань, сонирхогчд маань мэдж байгаа бол түүнийхээ дагуух хөгжим одоо хувцсны соёл хөдөлгөөний одоо урлагийг мэдрээд авсан цагт тэр хүн өөртөө итгэлтэй өөрөөрөө бардам өөрийгөө хинбэ гэдгийг мэдж байгаа юм чинь улс их орн маань юу илээ хин билээ хаана байх ёстой вэ ямар түүх гаралтай вэ гэдгээ ой санамж алдахгүй гэсэн үг. Нэг үгээр хэлэх юм бол өөрийгөө таниад өөрийгөө бэлдээд гэрээ бэлтнэ. Гэр орноо бэлтцгээд улс төрөө бэлтнэ. Улс төрөө бэлтцээд дэлхийг таньна гэсэн үг. Тэгэхээр баяраа маань, зулаа маань, мөнгөн цэцэг өөрөө ямар угсаа гаргалтай хүн бэ? Ямар малын тамганы эзэн бэ? Би ямар тамгатай хүн бэ гэдгийг мэдсэн бол дараагаар нь би яах нь улс төрлөө орж болох нь байна. Улс үндэстэн рүүгээ орж болох нь байна. Монгол үндэстэнд одоо хэснээ олон үндэстэнгүүд байгаа байлээ. Хэснээ туур хатангууд байгаа байлээ. Хэснээ олон угсаа хатангууд байгаа. Угсаатны бүлгийнхэн байгаа билээ гэдгийг мэдэх ёстой болно. Тэрнийхээ дараа үр хүүхдүүдтэй миний хүү би тийм угсаа гаргалтай. Тэгэхээр чи бол тийм хүн. Тэгэхээр чи тэр угсаа гаргалынхаа дуу, хөгжим, хувцас, гутал малгай тийм ээ одоо хөдөлгөөний судалгааг хүүхдүүдтэй өгнө шүү дээ. Дараагаар нь тэр хүүхэд чинь өөрийнхөө угсааг хамгаална, хайрлна, хүндлэн өөрийнхөө тотемыг мэддэг болно. Өөрийнхөө зүтэнийг хайрладаг болно. Ингэснээрээ ээжигээ аавыгаа хайрлна, эмээ өвгөө хайрлна ингэснээрээ бусад ахмад хүмүүсийг гадны хүмүүсийг хайрласнараа энэ хүн эх оронч хүн болно. Нутаг улсаа хайрладаг хүн болно. Эх оронч үзлийг бий болгож чадах юм бол тэр хүн өнөөдөр хаана хинтээ юу ярихаа мэддэг болно. Хаана хинтээ юу ярьж ямар харилцаанд орснороо ойлгож мэдэрсэн хүн маань дараагаар нь эргээд бусдыгаа үгээрээ хөдөлгөөнөөрөө үйл явдлаараа хүмүүжүүлнэ гэсэн үг.
Хүссэн хүсээгүй би хэн нэг хүмүүсүүлнэ. Хүссэн хүсээгүй тэр хүн маань, тэр хүүхэд маань, тэр сав маань эргээд бусдыг хүмүүсүүлнэ. Тийм учраас сургууль хүмүүжүүлэх ухаан хүн болгонд байх ёстой. Ганцхан багш хүнд, ганцхан судлаас хүнд сургууль хүмүүжүүлэх ухаан байх ёстой. Бус хүн болгонд. Яагаад гэвэл би ээж болно, би аав болно, би ах болно, би яванда эмээ өвөө болно. Тийм учраас би өөр нэгэн сургууль хүмүүжүүлэх арга барилтай байх ёстой гэдгийг хүн болгонд үзэх ёстой л доо. Энэ маань бол угсаа гаргуулын их усүр байх ёстой. Тийм. Тэгэхээр тэр нэг юу байна л та? Янаачлаарай. Тодорхой яриа. За нөгөө багш маань бас ярьжсэн хоёлаа бас дээр нэг цаг 2 цаг ирсэн. Тэгэхэд бол би багшаас маш олон мэдээллийг мэдхүүнийг бас авсан л та. Багш тэн дээр юу ярьжсэн бэ гэхээр сүүлийн үед ингээ угсаатангууд маань бас ингээд өөр хөдөлгөөнүүд нь ингээ хувираад байна гэдэг ч юм уу. Хотон угсаатан гэхэд одоо 13 биетэй болчлоо гэдэг ч юм уу. Та бас тэр талаар ярьжсэн л та. Энэ тал дээр та бас хэлээж манай багшийн маань хамгийн их хэлдэг үг бол бүр багшийн бүр брэнд үг гэж хэлж болно. Угсаатныг хооронд нь холж болохгүй. Дөрүүд баядыг холж болохгүй. Торгууд одоо урайхаа хойлж болохгүй. Угсаатан хизээж битгий холиорой гэж багш их захидаг хүн л дээ. Тийм болохоор багш маань та тэр дээр бас бодол санаагаа хуваалцаач. За би ер нь их олон удаа баг наснасаа илүү хөдөө орон нутгаар явсаа. Тэгээд одоо Увс аймаг, Ховд аймаг, Баян Үлгий тий Давхан говь алтаа гэж явлаа. Миний ерөөсөө Монгол нутгаараа яваагүй нэг аймаг гэх юм бол Хөвсгөл аймгийн Хөвсгөл одоо далаагаар явж үзсэнгүү. Явах гэж бодож байгаа. За тэгээд бусад нутгуудаар бол би их явсан. Тэгээд энэ угсаа гаргуулын тухай ялангуяа угсаатны биелгээний талаар их судалгаа хийсэн. Тухайлх юм бол Эрдэнэтэд очиод Баяд угсаатантай уулзах, дарханд очиод одоо хотон угсаатан хүнтэй уулзах. Өнөөдөр бол ингээд даяарсал гарсан байгаа юм чинь хаана амьдрахын дурын асуудал. Тийм учраас өв текстер билеснер маань хаана энэ араас нь хөөгөөд очиж байгаа юм л та. За ингээд явхад бол өв текстнэрийг харж байна. Улаанбаатарт байгаа олон сайхан өв текстнэрийг биелж байгааг харж байна, ярьж байгааг харж байна. Энэ бүгдээс ингээд дүгнэхэд үнэхээр зулагийн хэлдгээр энэ дэр угсаатнуудын бие биелгээ маань холилдоод байгаа нь их харагдаж байна. Тухайлбал нэг хүн уцтаад за манайх ингээ урлагийн үзлэг болох гэсэн юм аа. Ингээд нэг танаас Монгол үзлийн хувьс паркатлъя гэж. Ямар угсаатны хувьс паркатлах юм гэд би асуухаар хамаагүй ямарч хамаагүй. Баруун Монголын биелгээ хийх гэсэн хамаагүй нэг дээл байна уу? Үгүй минийхөө ямар угсаатны биелгээ хийх гээд байна. Одоо яг тэрнчсэн тааруулаад хувцаа паркатлъя гэхээр за би асуугаад мэдсэд эргээ хэлье. За асуулаа. Эргээ утаслаа. Хамаагүй юм байна. Аль нь хамаагүй юм байна. Ерөөсөө баруун Монголыг нэг биелгээ хийх юм байна. Энэ бол болохгүй. Хэрвээ торгууд биелгээ хийх юм бол торгууд тоохуу, гутал, тоорцог. За болио тоохуу гутал нь байхгүй байлаа гэж бодоход ядаж тоорцог малгай нь байж ах хэрэгтэй. Тийм ээ? Яг торгууд дотор дээл нь одоо нэг адилхан төр байлаа гэж бодоход энэ уус хантааснууд нь өөр шүү дээ. Угсаатан болгоных өөр. За бүр нарийн ярих юм бол одоо дотор дээл цэгдгэн цаад өөр хоорондоо өөр ялгаатай. Гэтэл ядаж одоо уус хантааснууд нь малгаануудын өөртөөхөр нь өмсөд тухайн биелгээг нь хийх юм бол их сайн. За энэ дээр судалгаа их дутагдaltaй байгаа учраас хөгжмийн зохиолчдоо бүжиг дэглээснээр өв текстнэр маань өөрсдөө анхаарахгүй болохгүй байна. Тэгэхээр хотон угсаатан дээр ярих юм бол өнөөдөр хотон угсаатны биелгээний хөгжил их сайн явагдаж байна. Маш сайн байна. Хөгжил ярих юм бол эдгээр бол 13 биелгээ болно, 20 хүртэлх биелгээ болно. Энэ бол олон байж болно. Энэ бол их сайн байна. Сайн байна. Харин яг үндэс угсаа нь ерөөсөө 4 биелгээ байгаа. Гэтэл яг энэ 4 биелгээгээ яс нарийн уламжлалыг нь ноён нурууг нь алдуулахгүйгээр бариад харин эндээсээ уламжлуулаад одоо гаргалгаануудыг гаргаад өөр олон биелгээ гаргаж болох тал байгаа байхгүй юу? Тэгэхээр судалгаа дутуу учраас одоо энэ угаасаа манайх 13 биелгээтэй байсан гэж ярих юм бол буруу байхгүй юу? Тэгэхээр ярихдаа бас хийхдээ зөв хийжээд энэ маань яах нь үндсэн биелгээ нь ийм биелгээ байдаг. Харин одоо ийм олон биелгээтэй болоод манай угсаатны биелгээ хөгсөөд байна гэж ярих юм бол бас өөр ахгүй юу? Тэгвэл багшаа одоо энэ өв тегчнэр ер нь өөрснөө ер нь хэр алдаа гаргад юм бэ? Ер нь дотроо өөрснөө өв тегч хэрнээ дотроо ер нь холж салсан тийм бүжгээд гэж эвдсэн хүмүүс ер нь байд юм болоо.
Өв текснэр юм наа л да. Байгаа юу те. Ахмад өв текснэр болоод одоо ярих юм бол зарим наснаас дээс өв текснэр бол алдаа гаргахгүй шүү. Тэд нар бол аюул сайн яг үнэхээр өөрсдийнхээ бидээ авсан өвийг бол хийгээд явж байгаа. Би бол ерөөсөө хоёрхан бидгээ мэднэ. Би ерөөсөө одоо зудраа биелгээгээл хийдэг, хажуугаар нь ховг биелгээгээ хийдэг гэд одоо тухайд ховдын болгон сумын үрцэн бадам гэд өв текс болоод би ерөөсөө энэ хоёр биелгээг л хийнэ. Өөрөө торгууд хүн. Би бусад торгуудынхаа бүх биелгээг мэднэ. Гэхдээ яг миний биеинд болоод ерөөсөө энэ хоёр биелгээг л би айгүй сайн хийдэг учраас би энэгээрээ өв текс юм аа. Энэ ахгүй юу? Тухайлбал ганцхан биелгээ хийдэг өв текс байж болно. Бүх биелгээг мэднэ. Гэхдээ биний хийдэг биелгээ болоод би ерөөсөө энийг л хийдэг. Тэгвэл өнөөдөр бол залуучууд бол юу яана л та. Энд харамсалтай байна л та. Тэгээд одоо зарим нэг манай соёл урлагийн сургууль төгссөн хүүхдүүд бас одоо хойлоод хооронд нь хөдөлгөөнүүдийг хойлоод ингээд хийхээр одоо та хоёр бодлоо би торгуудын тоорсог тавьчихад дөрөв биелгээ хийх юм бол торгууд настангууд дөрүүд настангууд маань ямар их уурлах болоо. Тэ би одоо загсны төгрөг малгай тавьчихад баядын эрхэнд хий. Баядын эрхэнд биелгээ хийх юм бол нөгөө баяд өв текснэр маань настангууд маань загсны одоо ард иргэд маань хараад 2 угсааны одоо 200 гаруй дор хаяс 2000 гаруй магадгүй хүмүүс хараад дотор айгүй бухимдна. Яагаад манай малгай хүмүүсд энэ баяд биелгээ хийгээд байгаа юм болоо? Гэтэл баядууд яагаад манай баяд биелгээг одоо энэ загсан малгай тавьчихад биелээд байгаа юм болоо? Энд ч одоо яадаг тарих вэ гэж бас л их дургуулах нь. Тийм байгаа. Тэгвэл багш энэ хөдөлгөөнүүд одоо ингээд бус ингээд бүгд ингээд тустай байж та. Тэрнтэй адилхан хөгжмүүд нь дотроо тустай байт юм болоо? Байлгүй яах вэ? Тустай байна. Бүх татлагууд яг биелгээндээ тохирсон татлагууд өөр ингэсэн татлага байна. За зарим нэг нь одоо мартагдсан байх юм бол яг тухайн нутгийнхан тухайн угсаатных нь ардын дуунууд нь байна. Дуунуудынх нь аялгаунд дээр нь дуун дээр нь бас биелдэг ард түмэн шүү дээ манай биелгээс. Тэгэхээр илдэг. Суулаа чиний яриасан сонсогдохгүй шүү. Тэгвэл багшаа тэгвэл нэг философи гэдсэн ер нь тэгвэл философийн талаар тань яриач. Одоо бүжиг одоо зохиож байгаа, бүжиг бүтээж байгаа хүмүүс, бүжиглж байгаа хүмүүсийн философи ямар байх хэвтэй. Тэгвэл бүжиг зохиож байгаа одоо бүжиг дэглэшнэрийн философи ямар байх хэвтэй. Үзэгчдийн философи бас ямар байх хэвтэй. Тэн яг энэ философийн талаас нь жоохон хаваалцаач. Сайхан асуулт байна. Үнэхээр сайхан асуулт байна. За бүжгийн философи гэх юм бол ерөнхийдөө дэлхийн бүжгийн онол дээр тулгуурлаж яригдах ёстой асуудал. За өнөөдөр бол яг Монгол бүжгийн философи гэж энийг хэлдэг юм аа, Монгол бүжгийн онол гэж энийг хэлдэг юм аа гэсэн одоо тийм тодорхой тодтол байхгүй. Тийм учраас дэлхийн урлагийн онол, дэлхийн хөгжмийн онол, дэлхийн бүжгийн онол дээр тулгуурлаж одоо Монгол бүжгийн философи онолыг бол бас гаргах тийм боломж бас байгаа юм. Одоо тухайлах юм бол ерөөсөө үндэсний Монгол бүжгийн томьёолтыг гаргахад тийм ээ шинжлэх ухааны салбарууд аявуух нөлөөлнө. Тухайлах юм бол антрополог, антрополог, биолог, физиолог тэгээд одоо энийг ярих юм бол айгу удаан ярих учраас би нэг тавцсандаа нэг хоёр үзлийг хэлье. Зигмунд Фройд хэлсэн байдаг. Дэлхийн агуу 2 том ертөнцийн агуу 3 том философи байдаг. Энэ 3 том философи нь бол нэгдүгээрт анимист үжил байдаг. ертөнцийг одоо үзэх үжил тийм ээ ертөнцийг танин мэдэх үжил, анимист үжил. За хоёрдугаарт нь бол сасны үжил. Сасны үжил. За гуравт нь бол шинжлэх ухааны үжил. За энэ 3 үжлийг ерөөсөө хүн ойлгоод авсан байх юм бол ямарваа нэг салбар дээр одоо тодтолыг гаргаж болох юм аа. Гэдэг үгсэн байгаа. Тэгэхээр энэ анимист үжил гэж юм юу хэлээд байгаа юм бэ? Анимист үжил гэдэг нь бол байгаль дээрх одоо ургамал амтан хад уул одоо бороо аянга
Юу гэдэг юм тийм ээ? Энэ бүгд маань одоо бүгд амьтаа гэж үзнэ. Энэ амьтаа юм чинь энэ ам болоод миний амьдралд нөлөөлдөг, миний амьдралд хамаартай. Энэ бол миний байгальтай хандах хандлага гэсэн үг. Тэгвэл анимист гэдэг дотор бол хүний одоо боддог хамгийн гол одоо дээдлэн зүтдэг тотем байгаа. Одоо юу гэх юм бэ? Би одоо тэнгэрлэг хүн, би тэнгэрийн хүн, тэнгэрийн орны хүн. Одоо энэ бол миний сүтэн овг аймаг отгууд болгон тухайн үед бол тотемтэй байсан, сүтэнтэй байсан. Тотем нь тамга тэмдэг байсан, тотем нь хүний нэр байсан, тотем нь ямар нэгэн амьтны нэр байсан. За тэгвэл тотем гэж юу хэлээд байгаа юм? Тотем гэдэг маань бол түрүүний хэлсэн ургамал, амьтан, энэ амьд зүйлс бүгдээрээ одоо юу гэж хэлмээр юм бэ? Нэг үгээр хэлэх юм бол би өөрөө тэр тотемээ одоо амьтан байлаа гэж бодъё. Буг гэдэг амьтан миний тотем байлаа гэж бодъё. Тэгвэл миний хагас бие маань буг, миний хагас бие маань хүн. Эсвэл одоо буг амьтан хоёроос миний гарал үүсэл эхэлсэн. Тэгэхээр би бол бугыг бол агнахгүй, бугыг алж идэхгүй, бугын арьсаар хийсэн ямар нэгэн хувцсыг өмсөхгүй. Энэ нэг бол миний амьдралын хамгийн гол намайг биш юм уу та тий? Сүнс тий. Энэ бол надтай биеэр маань ингээ холбоотой гэж бодсон юм. Тэгэхээр энэ бол тотем байлаа шүү дээ. За тэгвэл энэ анимист үслийг бол бүжгийн урлагийн философи төр хүн авахтаа тухайн хөдөлгөөнийг гаргахтаа байгальтай, амьтантай, ургамалтай ямар нэгэн байдлаар хөдөлгөөний холбоотойгоор гаргаж тавих юм бол хөдөлгөөн болоод утга учиртай болох нь байна. За хоёрдугаар үзэл. Би одоо байгалийн сасныг илүүд үзэх үү? Эсвэл би ерөөсө Христийг зүтэх үү? Эсвэл би одоо буддааг одоо өвөг дээдсээс ингээд аваад ингээд буддааг зүтдэг тийм хүн болох уу? Энэ бол хувь хүний өөрийнх нь хүмүүжил, үжил суртал, нөлөөлөл, сурц авсан одоо эрдэмлэг зүйлс нь. Тэгэхээр ямар сасан зүтээд яг ямар нэгэн сасан зүтгэхгүй байж бас болно шүү дээ. Тэ? Уралдаан ер нь бол сасан бос, нам бос байх хэрэгтэй гэж баг заадаг байсан. За энийг бас баримтлах хэрэгтэй. За энэ философиг бас барих хэрэгтэй. За гуравт энэ бүгдийг бол заавал шинжлэх ухааны ямар нэгэн онолтой холбоотой. Тий. Тэгэхээр би хөдөлгөөнөө тавихтаа тухайн бүзэгсэнд их хүнд хөдөлгөөн тавьцгаад хөл гар нуруунд бэртэх аюултай хөдөлгөөн тавьцгаад заавал хийгээд ингээд замлцаад загнаад ах юм бол тэр хүнд анатомийн талаас нь тэр хүний биед нь тохирохгүй хөдөлгөөнийг албадаж болохгүй. Тэгэхээр би тэр хүнийг таньж вэж, мэдж вэж нөгөө уран бүтээлчийг аль трүк техниктэй сайн ямар манерандаа илүү мундаг билээ гэдгийг мэдчихэж би тэр хүн дээр уран бүтээл тавина. Би хэснээ өөрийнхөө бодлыг илэрхийлэх гэж байгаас гэлээ тэр хүнийг ямар шинжлэх ухаангүй хөдөлгөөн хийлгээд шаардаад ах юм бол энэ бол бүтээл маань нэгт амьдрахгүй, хоёрт нөгөө хүний биеийн тохирохгүй, гуравт нөгөө юу өгүүлэх гээд байгаагаа үзэгчдэд ойлгуулж чадахгүй. Тийм учраас энэ шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлгөөнийг гаргахтаа мэдээж хөдөлгөөний судалгаанаас гадна үндсэн хөдөлгөөн, холбоос хөдөлгөөн, туслах хөдөлгөөнүүдийг мэддэг байхаас гадна тухайн уран бүтээлч маань бүтээлчийнхаа одоо яг хүний биеийн антрополог талаас нь бас нэлээд мэдж явах хэрэгтэй, биологи, физиологи, физикийн талаас нь бас хөдөлгөөнөө бас бодож гаргах хэрэгтэй. Би товчхондоо яриад байгаа тийм ээ. Зүгээр шээ. Тийм учраас энэ 3 том ертөнцийг үзэх үжил болоод манай бүжгийн философи төр болоод заавал тусах хэрэгтэй. Тусахаас өөр аргагүй яаж бодсон юм байгаа аахгүй юу? Яаж бодсон? Бүжгийн хөдөлгөөнийг гаргахад хүн фантазлна, хийсвэрлэн тийм ээ. Тэгээд эндээсээ болоод ямар нэгэн байдлаар гаргаж байгаа гаргалгаа тэр хүний одоо юу гэх юм бэ? Бодол санаа гаргаж байгаа хөдөлгөөнийг тэр хүн илэрхийлж зэрэгтэл хүргэх гэж байгаа юм чинь аль талаас гарсан бүтээл байгаа дээрэс нь айгу шинжлэх ухаанлаг байх хэвээр. Онлыг одоо айгу сайн барьсан байх хэвээр. Утга хөдөлгөөн болгоны бэлэгдлийг бас айгу сайн харсан байх хэвээр. Утгагүй хөдөлгөөн гэд нэгс байхгүй. Ямар нэгэн утга санаа илэрхийлээгүй бэлэгдэлгүй хөдөлгөөн болоод өстой үнэндээ туйлын ховор
баг байхгүй тий. Одоо энэ Монгол тамган биелгэн дээр болоод бэлэгдэлгүй тамга гэж залга, бэлэгдэлгүй хөдөлгөөн гэж байхгүй. Тэгэхээр тийм учраас бүжгийн философи бол агуудаа ерөөсө тэр чигээрээ амьд философи хүний биен дээр өөрөө байж идэг. Түүнийг бид яг зөв залж гаргаж чадах юм бол энэ маань үнэнхээр амьд урлаг болох юм байна. Зөв. Маш ойлгомжтой. Гоё тайлбарлаа. Зулаа чиний яриач ерөөс орж ирэхгүй шүү. Зөв. Тэгвэл танаас одоо тэгвэл ер нь философи гэх юм бол ер нь дэглэж нар ер нь тэгэл философи ер нь байж хийх ёстой гэсэн үг шүү, тэ? Тэр гаргалгааг та гаргаж ирсэн. Тэгэхээр философи байх ёстой. Бүжиг дэглэж хүн өөрөө философи байж яах нь уран бүтээлээ гаргах нь. Тэгээ бас ер нь судалгаа шинжилгээ бас их хэмжээгээр хийх ёстой гэсэн үг үү, тэ? Яг бүжиг дэглэж гэдэг чинь одоо бүжгээ ингээд дэглэлсэн байгаа тэр миний дэглэлсэн бүжгийг яг миний бодсон хэмжээнд бүжиглж чадах бүжигчнээ өөрөө бас хайж судлах ёстой гэсэн үг үү, тэ? Шууд одоо хүсээд бүжиг тавиулъя гэдээ ирэхэд тэр хүнийгээ судлах хэрэгтэй. Тийм. Ер нь тийм. Тийм. Яаж бодсон бол хөгсөн бие хөдөлгөөн гурвын цогц урлаг шүү дээ, тийм ээ бүжиг маань. Тэгээд энэ гурав дээр хувцсыг нэмээ. Хувцсны соёлыг нэмээ. Ингээд энэ дөрөв нэгдээд нөгөө хүн шин ямар хувцс өмөрсөж нөгөө бүтээлээ илэрхийллийгээ тодтогоос гаргах уу? Тэгээд тэр хүний одоо эрүүл мэнд тал дээр нь анхаарах хөдөлгөөнүүдийг яаж дэглээс харах ёстой вэ? Би нэгэн түүхийг ярил л да. 2011 онд дарханд олсон Цэвжид огсын нэрмжит бүжигчдийн уралдаан болохгүй юу? Тэгээд тэрэн дээр Сагдагийн сүлд суулгын 3 бүжигчэнд одоо хэсэгтэн гэд бүтээл тавиад гурвалын төрөлд. За тэгээд дарханд нөгөө бүтээлээ хараад би шин амар баяртай ингээд хараад холоос тэр дээрээс харж ирсэн л да. Тэгээд залуусууд театр дээр нөгөө 3 залуусан гарч ирээд нөгөө хэсэгтнээ бүзиглээл айгүй мундаг хийсэн байхгүй юу? Тэгээд тэр 3 залуу маань одоо нэр нь болохоор Дарханбата, Төгөлдөр, Ням сүрэн баха. Энэ 3 залуу байсан. Тэгээд тэр 3 дуусаад зэрэгтэл айгүй алга тасаад дууссан. Би амар ингээд бүр баяр багталтай айгүй сайхан байсан шин. Монгол улсын гавьяат үзсэн ганц сэмэг гавьяат намайг хажууд огцсэнаа. Та самсаг ийм бүжиг дэглээс ер нь баг байхгүй дээ. Мөнгөн цэцгээ. Чи яасан хатуу сэтгэлтэй, яасан хувиа бодсон, ямар өөдгөө бүжиг дэглээс вэ гэж намайг загинжсэн юм байна. Тэгт нөгөө баярлжсэн багтжсэн нөгөө сэтгэлгээс алга болцсон би гануухай гавьяатад загнуулцахад нэг хэсэгтээ бүр ингээд манарцсан л да. Яагаад ингээд намайг хилцэж байгаа юм болоо? Би яасан юм болоо? Би яагаад ийм бүдүүлэг хувиа бодсон ийм өөдгөө бүжиг дэглээс болцсоо гэд ингээд бодсон л доо. Тэгээд би буугаад тайзны ард очсон шин нөгөө 3 маань ингээд хөвтсөн. Гурлаа ингээд хөвтсөн газар хөвтсөн. Ингээд тос бүрдэн нэг ингээд залуучууд ингээд хөлийн гарын ингээд масаж авахгүй юу? Тэгээд нөгөө 3 нь биеэс талаад ингээд хөвтсөн. Тэгээд би хүү та гур гайгүй зүгээр үгээд ингэсэн. Зүгээр багшаа санаа зовлтгүй зүгээр гайгүй гэд. Тэгэхэд би өөрийгөө ойлгосон. Би яасан хүнд төрөөхүүдийг хийлгсэн бэ? Тэр 3 айгүй мундаг бүжигчд ахгүй юу? Гурлаа айгүй мундаг. Тэр ямар ч амсгаагүй хөдөлгөөнүүдээр ингээд хөөсөн байгаа байхгүй юу? Нэг өөр хэлэх юм болоод одоо айгүй хөдөлгөөний цуглуулга болцсон. Дээрээс нь тэгээд нөгөө залуучуудыг шин ингээд айгүй төрөхгүүдээр ингээд бас зодсон үдчихсэн. Амралтгүй зүгээр дандаа бүжгэлдэг. Амралтай байхгүй дунд нь 4 минутны турш хүн тайзан дээр үрсэн, гүүсэн, давхсан, өсөрсөн, харайсан, хөдөлгсөн ингээд хэсэгтэн гэдэг маань Чингис хааны 3 баатрыг илэрхийлсэн. Одоо нөгөө одоогийнхоор ярих юм бол тагнуулц, холбоосон одоо нөгөө мөрдөгс. Одоогийнхоор тусгаагийнхан юм уу те? Тиймэрхүү ингээд 3 салааг ингээд харуулах гэж оролцсон жоохон утга санаатай. Тэгсэн нэг нь одоо хэвтүүл ингээд газраар айгу хэвтэж ингээд мордын дуурч ингээд хүний хөлийн цэмийг сонсдог байхад нөгөөх нь одоо холбоо барих ингээд холбоо барих одоо тэр тухайн үед чинь холбоос одоо сувуунд ингээд хийгээд холбоогоо явуулдаг гэсэн юм уу ямар нэгэн байдлаар холбоо барих үйл ажиллагаа нөгөөх нь болохоор ингээд
юу ч илаасан мордол тавих гээд байгаа юм л та бас. Тий иймэрхүү хүнд хөдөлгөөнүүдийг хийхдээ миний тухайн үед мөнгөнд зүг одоо бүжиг дэглээсийн философи байхгүйсэн байгаа байхгүй юу? Тэн дээр л алдаа гаргасан гэсэн үг тийм. Маш том алдаа гаргасан. Айгуу том алдаа гаргасан байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр гурыг би хайрлаг байна. Тэр гурын эрүүл мэндийн талаас нь бодоагүй байна. Тэр гурын антропологи одоо хүн гэдэг талаас нь хөл гарын хөдөлгөөнүүдийг хаана хэдийд нь яаж оруулах уу гэдгээ судлаагүй байсан байна. Тэр гурав дээр хөдөлгөөнүүдийн холбоосууд дээр туслах хөдөлгөөнүүд чинь маш их хүнийг амраах хөдөлгөөнүүдийг хийгээгүй байсан байна. Тэгэж анх удаа 2011 онд өөртөө анализ хийгээд тэгээд юу яасан да тэрнээс хойш ерөөсөө бүжиг дэглэх найруулгатай айгүйх боддог болсон. Зөв. Ер нь хүн гэдэг чинь тэгэл том алдаа гаргаж тэрнээс алдаанаасаа суралцж явж байвал тэгэл болж байна л гэсэн үг хэвээр тийм ер нь. Тийм тэр ганц юм гавьяд надад тэгэж хэлээг байсан бол би бас ойлгохгүй явах байсан баха тийм ээ. Зөв тэгэл баярлалаа би айгүй баярлалаа. Тийм болохоор одоо манай багш нар маань ер нь тэгээд мундаг шүүмжлэгчнэр байгаасаа гэж бас би боддیں۔ Мундаг шүүмжлэгч. Ер нь шүүмжил бүжгээ болоо ер нь шүүмжлэгчээр нь доттын болоо ямар нэгэн бүтээл гаргалаа гэхэд ер нь шүүмж байхгүй дандаа магтсан, шаассан. Тэгэл тийм болохоор тэн дээр нь алдаа байвал тэр алдааг нь сайн ингээ хэлж өгдөг байх юм бол ер нь залуу уран бүтээлч маань хүртэл цаашаа дэвжих юм болоо гэж миний хувьд бас боддیں۔ Тий. Яг гоо 10 оноос өмнө болоод ерөөсөө би энэ алдаа оног хэлэхэд бол хүлээс авдаггүй байсан. Айгу хүнд байсан. Би одоо нэгэндээ хэлэхээр их гомдосгдөг байсан. Одоо харин сүүлийн үед бол тэр нь тийм байна, энэ юм байна, энийгээ тэгвэл яасан, ингүүл яасан энэ төрөг хэлэхээр бол айгүй сайн хүлээж аавна, ойлгоно, засварлна тэгээд сайхан болоод байгаа. Зөв. За зулаа яасан болж байна уу? Би болж байна уу? Одоо зүгээр. Зүгээр юм. Багшаа би тэгэхээр нэг асуултыг бас асууя гэж бодлоо. Ямар асуулт тэгэхээр бүжиг дэглээч хүн, бүжигчин, найруулагч хүний сэтгэлгээ ер нь ямар байх ёстой вэ? Түрүү багш хэлсэнчлэн философичлог байх ёстой гэдгсэн. Жишээлбэл одоо энэ солонгос ингэж байна. Нэг уран бүтээлээр ажиллаж үзсэн. Тэгсэн чинь солонгос уран бүтээлчид яаж ажилтдаг вэ гэхээр бүжигчин хүн зөвхөн бүжгээ бүжиглэх биш. Бүжиг дэглээчтэйгээ хамтарч уран бүтээл хийгээд байгаа надад аяг гоё санагдсан. Тэгэж бүжиг дэглээч хүн бүх хөдөлгөөнийг ийм хийх ёстой гэж биш. Тэ бүжигчин хүн өөрөө бас санаагаа илэрхийлээд тэрнийг амьдруулдаг байх хэрэгтэй байна гэж. Тэгэхгүй ингээд манай монголчууд ингээд ажиллахад одоо бүжигчт нь бүжиг дэглээчтэй санаагаа хэлэхээр эсвэл зарим нь бүжиг дэглээч нь энэ чинь миний бүжгээ гэдэг ч юм уу тийм асуулт байдаг гинэ. Харин одоо бүжигч нь одоо ингээд бүжиг дэглээчтэй санаа хэлж гэн гэдэг ингэнгүүт энэ ингээд хөдөлгөөн гаргаж чаддаггүй ингээд бараг л би баг хийгээд өгчлөө гэдэг тийм сэтгэлгээ байгаад байдаг гэж би хэдэн хүний сонссон. Одоо жоохон тийм зүйлүүд бас байдаг гинэ. Тэр дээр та багшаа бас хуваалцаач. Тэр тал дээр юу гэж боддог вэ? Бүжигчин хүн зөвхөн бүжиглэх биш, бүжигчин хүн ч гэсэн өөрөө тийм задгай сэтгэх хэрэгтэй шүү дээ, тийм ээ багшаа? Яста хөөрхөн асуулт байна. Энэ бол яа харахгүй амьдрал дээр байдаг. Тухайлбал би өөрөө бүжиг дэглэхдээ уран бүтээлчээсээ дандаа асуудаг. За энэ хөдөлгөөн чамд таалагдчихэв үү? За энэ хөдөлгөөнөөс энэ хөдөлгөөн рүү ороход энэ холбоос хөдөлгөөн ингэж холбоно. За чи аль тал руугаа эргэмээр байна? Аль гар хөлөөсөө эхлэмээр байна? Чамд аль нь таалагдчихэв гэдэг дандаа санаагаа хуваалцаж явдаг. За дээрэс нь чи өөрөө энэ дээр яг юу бодож байна? Ямар хөдөлгөөн оруулмаар байна? Яагаад наад хөдөлгөөн оруулъя гэж бодож байна? Тэгээд би өөрөө нөгөө бүжиг дэглэхдээ хөдөлгөөн болгоныхоо утга санааг хэлдэг байхгүй юу? Наадах ийм утгатай хөдөлгөөн, наадах нь тэндээс ирсэн, наадах нь надад нанжид огс яг зааж өгсөн хөдөлгөөн юм байгаа юм шүү. Наадахаас алтан цэцэг огс яг ингэж хэлсэн юм байгаа юм шүү. За наад хөдөлгөөн гэсэн би өөрөө анх зохиогоод ингэж гаргасаа одоо өнөөдөр ингэж тэр бүжгүүдэд ингэ олцсон явж байгаа. Би яг бүх үннийг хэлдэг. Хамгийн гол нь багаар ажиллаж байгаа учраас багийн ажил. Энэ бүжиг гэдэг бол угаасаа өөрөө багийн ажил. Би ингээд нэг ном зохиогоод ингээд яруу найрал хийх юм бол нэг хүний толгооноос гарч байгаа нэг хүний бүтээл байлаа гэж бодоход эсвэл хөгжим зохиож байгаа бодоод нэг хүний оюун ухаанаас гарч байгаа нэг хүний бүтээл гэж эсвэл дүрслэх хурлаг дээр зураг зурхад энэ одоо нэг хүний бүтээл гэж хэлж болно. Харин манай салбарт бол бодохгүй. Манай салбарт бол дандаа хамтын бүтээл гэж явдаг. Яагаад гэвэл багаар ажиллаж байгаа энэ
одоо санаагаа хэн гаргасан байна. Тэгээд тэрийг хуваалцаад хийж байгаа учраас энэ маань хөгжим зохиолч, бүжигдэглээс, гүйцэтгэгч, хувцас зохион бүтээгч, тэгээд тайзан дээр байгаа гэрлийг найруулж байгаа гэрлийн хүн ингээд түүнийг ийм хүн одоо гараад бүжиглэнэ гэж хөтлөж байгаа хөтлөгч. Энэ бүгдийн оролцоо. Дээрээс нь энэний ард хувцсыг хийж өгсөн хүн, дээрээс нь ар гэрийнхэн гэдэг. Энэ бол бүгдээрээ багийн ажил байдаг учраас энэ бол нэг хүний бүтээл гэж хэлэхэд их хүнд. Дээрээс нь за би тэр одоо бүжгийг дэглэж байхад санаа оноогоо бас хамтарч оруулж ийсэн гэж үннээ хэлж байгаа тэр уран бүтээлчийг бас үнэлэх ёстой. Үнэхээр тэр хүн одоо ер нь би ингээд уран бүтээлээ хийхдээ дандаа хамтарч асууж хийдгэлтэй. За ингээд хийгдэх. За наадахсан самд тохирохгүй. Наадсан тохирохгүй. За тухайлбал нэг хөдөлгөөн авъя. За ямар хөдөлгөөн байж болох вэ? За одоо ингээд нөгөө юуны за ингэж харуулах юм байна. За энэ ямар тамга харагдаж байна? Наац нэг юу хэрэс үлээ биш ээ. Юу гэдэг вэ? Хас тий. За би за ингэж за одоо энэ ингээд 9 сарын ихээр ингээд манай 2 дугаар курсын найруулагчаа ингээд оюутнуудад ороод ирж байгаа юм л да би. Монгол бүжгийн зохион гэдэг хэсэл. За одоо энэ хас тамган дээр хөдөлгөлөө дасгал гарганаа. Гэт бид нар хамтарч хийж байгаа байхгүй юу? За дүрс нь энэ байна. За гэл харуулад хүүхдүүдэд харуулад за одоо энэ хөдөлгөлөө гаргая. Яаж гаргах вэ? За тэгээд энийг яаж хөдөлгөж болох вэ хас тамгыг? За тэгвэл энэ хас тамга маань яаж биелгээ болж болох вэ? Биелгээ хийж болох вэ? За энэ хас тамгыг яаж одоо бас амжуулж болох вэ? Тэ? Амжуулж эндээс болох уу? Ингээд хийхэд оюутнуудсаа өөдөөссөн ингээд янз янз юм хийгээд эхэлнэ тэ. Тэгэхээр за тэгвэл наад хөдөлгөөнөөс одоо ингээ. Одоо наад хөдөлгөөнөөс ингээ. Одоо наад хөдөлгөөнөөс бүр томруу тий. За одоо энийг дөрвөлээ хас тамга бодгоо. За дөрвөн хүүхэд ингээ. За гурван хүүхэд гурвалцсан хас тамга бодгоо. За одоо ингээд оюутнуудаа хамтраад ажиллана гэдэг бодоод ерөөсөө багш өөрөөс оюутнуудаасаа суралцсан, оюутнаас өөрөө биднээс суралцсан. Ингээд хамтын ажил байдаг учраас энэ маань дараагаар нь бүтээл болоод гарахад хүн дурдтал үлдээсэнс энэ бүтээл анх гарахдаа тэр оюутантай хамтарч ингэж хийж анх эхэлсэн. Ингэсэн тэгсэнгээд бисэх юм бол бас их үнэн бодит үлдэж байгаа их сурвалж болно. Хамгийн гол нь би гэдэг ах юм бол манай салбартал ягаад тохирохгүй. Тийм учраас энийг одоо анх санаачлж байгаа хийлгэж байгаа хүн, хийж байгаа хүн, үзэж байгаа үзэгчд энэ бүгд хоорондоо уялдаж яаж энэ бүгд хоорондоо энэ хас тамга мөн үү биш үү гэдгийг харж ялгаж таньж хөдөлгөөнөөс нь уншиж яаж зэрэг сууж байгаа үзэгчдийн философи ажиллана. Зөв. Тэр хэдийн философиг ажиллуулахын тулд тэр үзэгчдийн харааны одоо садуухыг идэвхжүүл тэднийг өөрсдөө юм бодож олог гэтэл нь гүйцэтгэж чадсан хүний философи тэндээ ажиллана. Харин энэ хийлгэж байгаа одоо бүтээж байгаа гаргахад гол үүрэг гүйцэтгэж байгаа багш хүний тэглэж хүний философи бас эндээ ажиллана. Энэ хоорондоо одоо айгүй уялдаатай. Хизээс салж болохгүй гурван юм том театрын том хууль л да. Баярлалаа. Тэгэхээр гэсэн байх сэтгэл уншиж өгье. Инх цэцэг маань болохоор сайхан багш минь байна, мундаг шүү багш минь гэсэн байна. Манай натур данс үзсэн бол биш үү? Одоо савнирч та. Тийм байна. Ер нь бол би ялангуяа уран бүтээлчдтэй хамтарч ажиллахад бол хамгийн гол нь тухайн хүнийхээ биеийг нэгдүгürt мэдчих хэрэгтэй байдаг л да. Гэхдээ үзэгчд маань өөрсдөө судлаас байна гэдэг бол туйлын зөв юм байгаа юм шүү. Ерөөсөө яг бэлэн хоол амрууга халдвагдуулах гэж байгаа юм шиг ингээл яг хөдөлгөөнийг хүлээгээд хараад байдаггүй тийм ээ. Яг багш энэсэн тэгвэл ямар ингэж хийвэл ямар аль болох өөртөө эвтэйхэн хөдөлгөөнүүдийг гаргаж өгснөөрөө яах нь хамтын бүтээл маань амьд болоод амжилттай болоод улам сайхан тодорхой гарч ирэх нь шүү дээ. Түүнээс яг ингээд хийх ёстой юмыг л хийн.
өөр юм байхгүйгээ зогсоод ах юм бол удаанс гарна, уран бүтээл манай амьдрах зэвсэг болно. Зөв. Манай цагийн лайв маань бүр цаг 30 минут болсон байна. Баярлалаа. Цаг боллоо. Харсан шум шиг. Яана. Тийм үү. Энэ байна. Ахаа. Яамсаа хурдан өнгөрөв үү? Бид нэр бас тодорхой хэмжээний гой мэдээллүүдийг бас үзэгчдэд хүргэсэн болов уу гэж бас найдаж байна. Тэгээ багшаагаас бид хоёрын урилгыг хүлээж аваад наастагаар ингээд бид хоёртай ингээд хамт суугаад ярилцсан бас туйлыг баярлалаа гэж хэлмээр байна танд. Цаашаа ажилласан өндөр байна. Аха. Та хоёрыг хараад бас хөөрөөд би бас их гоё байна. Тэгээд гоё ярилцлага боллоо гэж. Энэ Монголд хамган биелгээ гэдэг бол одоо нэлээ их идэвхжүүлнэ, нэлээ дэлгэрүүлэх бодолтой байгаа. Яагаад тэгэхээр тамга бол Монгол хүн болгонд байдаг. Тэгэхээр энэ тамгаа судлаад би ямар тамгатай юм бэ гэдгийг мэдээд авчих юм бол түүн дээрээ биелгээнийхээ одоо онцлогийг оруулаад ингээд өөрийнхөө тамгыг бас нэг хадгалах, өөртөө өвлүүлэх бас нэг хэлбэр болж байгаа учраас хүн болгон өөрийнхөө тамгыг олоороо, тамгыг судлаараа. Тэгээд тэр тамганаас дагуу хөдөлгөөнийг биелгийг би гаргаад хийгээд ингээд өгөө. Энэ бол миний судалгааны нэг хэсэг байгаа учраас би энэ дээр гаргах үүрэгтэй, гаргах ёстой. Тэгээд одоогийн байдлаар 19 биелгээний дасгалыг одоо ороод 3 жил болж байна. Сургалтандаа оруулаад 3 жил болж байна. Тэгэхээр энэ дасгалууд маань явандаа сайхан биелгээ болно. Одоо Монгол тамган биелгээний дасгал. Одоо Монгол бүлгийнхаа хөтөлбөрт оруулах гад одоо удахгүй оруулах гад батлагдах юм болоод одоо хөтөлбөрт орно. За тэгээ батлагдахгүй болоод одоо ингээд сайхан бас манайхс нэг хатуу шүү дээ. Яг удирдлагууд маань ингээд доктор эрдэмтэд маань бас ямар хөтөлбөр оруулах вэ, ямар хөтөлбөр оруулахгүй вэ гэдгээ бас сайн нарийн харна л да. Тэгээд энэ дээр бас сэтгэл догтлоод байж байгаа. Хүлээгээл. Гэтэл одоо уг нэг ирэх 3 дахь өдөр орох байсан. Дараагийн 3 дахь өдөр орох байсан. Тий одоо хөл хорионд орсон гэж байж байна. Зөв. Миний яа сонсогдож байгаа болов? Сонсогдож байна. Сонсогдсон. За. Багшаа би тэгвэл дахиад нэг юм асуугаар санагдлаа. Багшаас одоо сүүлийн асуултаа асуу юу гэхээр ер нь уран бүтээлч хүн ер нь тийм байгаасаа гэдэг ч юм уу. Яг өөрийнхөө хувьд ирээдүйн залуу уран бүтээлчдэд өгөх зөвлөгөө зөвлөмжийг өгөөч. Уран бүтээлч хүн гэдэг хүн чинь байнгын өсөж дэгжиж, байнга өөрийгөө чадахжуулж байх ёстой гэж би боддог. Багшаасаа бас энэ болгоныг суралцаж авч ирсэн. Багштай бас маш их баярлалаа гэдэг үгийг бас хэлмээр. Тэгэхээр та хүмүүст залуу уран бүтээлч гоё зөвлөгөө өгөөч. За. Та бол Монголын уран бүтээлийн тогоонд орж ирсэн нэгэн том одоо уран бүтээлч хүн. Яаж бодсон өөртөө итгэлтэй, яаж бодсон өөрийгөө одоо уран бүтээлийн нэгэнт уран бүтээлийг барьж авсан учраас та бол ерөөсөө буцах ямар гарц байхгүй. Тийм учраас өөртөө итэг, хамгийн гол нь нутаг устай байх хэрэгтэй. Нутаг ус гэдэг маань эх орон гэсэн үг. Эх орон үзэлтэй байх хэрэгтэй. Эх орныхоо урлагийг өөрийнхөө биед хамгийн түрүүнд шингэх хэрэгтэй. Та бол өв тэгс. Та бол дэлхийд Монголын өвийг гаргаж чадах хамгийн гол одоо судасны нэг одоо хялгсан судас байлаа гэж бодоход тийм ээ. Тийм учраас Монгол гэдэг нэрийн дор Монгол өвийг өөртөө биедээ тэгээд дараагаар нь гадны урлагийг Монголтойгоо харьцуулаад түүнийгээ одоо яаж гаргаж тавих нь таны дурын асуудал учраас нэгдүгээр өв тэгс байх хэрэгтэй. Ямар нэгэн хэмжээгээр тодорхой хэмжээгээр энэ маань үндснийхээ урлагийг өөрийнхөө биеинд авах хэрэгтэй. Хоёрдугаарт судлаас байх хэрэгтэй. Гуравдугаарт нь юу байх хэрэгтэй? Хүмүүжүүлэх байх хэрэгтэй. Хүмүүжүүлэх гэдэг маань урлагаар хүнийг хүмүүжүүлнэ гэсэн үг. Энэ хүнд үед урлаг хүмүүсийн итгэл найдварыг одоо хөсөрдүүлэхгүйгээр тэднийг бат бэх зогсоод чадах хамгийн гол юм бол урлаг. Тийм учраас та хүмүүжүүлэх байх хэрэгтэй. Хүнийг одоо ариун усны туслаар та тэтгэх байх хэрэгтэй. Учраас
хүмүүжүүлэх байх хэрэгтэй. За дараагаар нь та өөрөө урлагийн гоо сайхныг бусдад түгээхдээ өөрөө гоо сайханлаг байх хэрэгтэй. За гэхдээ гоо сайханлаг байна гэдэг утгаараа гадна талаас нь бус өөрийнх нь дотоод сэтгэлийн гоо сайхныг байнга хадгалж явах хэрэгтэй. Энийг бодоод гадаад төрхөөрөө илэрхийлэхдээ гол нь биш. Дотоод сэтгэлээрээ илэрхийлэх хэрэгтэй. За дотоод сэтгэлээрээ илэрхийлэхдээ уран бүтээлээрээ илэрхийлж болно. Мөн өөрийнхөө хийж буй үйлдэлээр илэрхийлж болно. За ингээ хамгийн сүүлд нь та бол анимист үзэлтэн байх хэрэгтэй. Анимист үзэлтэн. Би энэ бол миний бодлол л доо. Тэгэхээр анимист үзэлтэн гэдэг түрүү хэлсэн одоо нэг уран том ертөнцийг ингээд өнгөйгээд ингээ харах уран том философиг л мэддэг байх хэрэгтэй гэсэн үг л дээ, тийм ээ. За тэгсэн цагт бол та бодод хизээс хаанц хинц ялагдахгүй ялагдсан эргээд дахиад өндийж чадах тийм л сайхан уран бүтээлс байх болно. Маш их баярлалаа. Та яагаад намайг Монголдо ингээд ганцаараа ингээд амьдраад байгааг бас мэдчихэв нөө. Энэ урлагаа хөгжүүлэх өв тегч өөрөө өв тегч болоод явж байгаа юм байна. Урлагийн манай багш нь урлагийн дэлхийд Монголдо хөгжүүлэх дэлхийд гаргах ийм том хүн шүү дээ багш минь. Баярлалаа. Нөгөө аав хоёр маань бас нэлээ эмээ гурван маань намайг амар сайн ойлгуулсан л да. Монгол удамжлалд Монгол маягаар биднийг их хүмүүжүүлсэн. Багаасаа гэр бүлийн концертгээ их тоглодог байсан. Энэ болохоор аав ээж эмээ гурвын айгүйх гавьяа их байдаг. Тийм болохоор бас тэгээ бүзгийн урлагт оруулаад ингээд Монгол ахуйгаараа их явуулсан учраас би бас Монголда байх дуртай байдаг юм байлгүй. Тийм л байх л да. Тэгж л бодож байна. Ингээд Монголын урлаг маань ингээд Мандан Бадрага тий та хоёр маань ч гэсэн гадаадын урлагаас суралцаад Монголынхоо урлагийг бас ингээ хараад эргэс хараад ингээ Монголда бас анхаарал их тавьж гин гэдэгт бол би бол та хоёрт айгүйх баярлж байна. Та хоёр бол бидний ирээдүй. Та хоёр соёл урлагийн их сургуулийн бүтээгдэхүүнүүд. Та хоёр бол Монголын уран бүтээлчдийн зүрхэн хавьд явдаг том уран бүтээлчд. Монголын нэрийг дэлхийд оссон нутаг ус болгондоо орон болгондоо гаргадаг одоо нөлөө бүхий айгүй том уран бүтээлчдийн нэг учраас та хоёроор манай сургууль болоод бүжгийн салбарынхан бол айгүйх бахархдаг. Та хоёрыг мэдэхгүй, та хоёрын нэрийг мэдэхгүй манай ялангуяа манай салбарынхан бол байхгүй. Угаасаа та хоёрыг айгүй сайн айгүйх ярьдаг. Та хоёроор их бахархдаг бид нар. Баярлалаа. Тийм учраас та хоёрын энэ хийж байгаа ажил үйлс энэ хийж байгаа энэ том арга хэмжээнүүд дандаа Монголтойгоо холбоотой байдаг болохоор өстой бид нар амар их ярьдаг, бахархдаг, баярлдаг. Ингээ та хоёртой айгүйх хайртай Монголын бүжгийн урлагийн төлөө зүрхэн цохилж байгаа та хоёрын маань ажил үйлс бас айгүй их өөдрөг байгаасай. Эрүүл их байгаарай. Ингээ сайн бүхний хүсье. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгэхээр одоо энэ Артбиш 2020 төсөл маань ингээд өнөөдрөөр ингээд өндөрлөж байгаа. Хамгийн сүүлийн оролцогч маань төгсөлийн хүндтэй багш бидний хамгийн хайрлаж авдаг мөнгөнцөг багш маань оролцсон. Тэгэхээр маш гоё байлаа. Хийх хүслүүд маш их ундарлаа. Багштаа маш их баярлалаа. Баярагийн сэтгэл зүй бас ямар байсан бэ? Ямар хөө байна вэ? Одоо бас маш гоё шүү дээ. Одоо бид хоёр ер нь одоо энэ хэдий ингэ жижигхэн контент ч гэсэн бид хоёр одоо энэнгээрээ ядаж одоо энэ дөнгөж дэвшиж байгаа энэ артистуудаа бас тодорхой хэмжээний бас тус дэм болж байгаа болов уу гэж бид хоёрын хувьд бол бас итгэж байгаа. Яг хийж байгаа зүйл маань. Тэгээд энэнгээрээ ч бол тодорхой хэмжээгээр бид хоёр яг том юмнууд хийж чадахгүй байгаа ч гэсэн яг чадах ятгаараа л тэгэл хүргэе гэж бодсон юм аа гэл хэмжээндээ ядаж хүрсэн болов гэж байна. Найдаж байгаа бид хоёр бол ер нь гоё боллоо гэж бодсон тийм. Гоё юм болж байгаа. Тэгээ төлөвлөсний дагуу ерөнхийдөө бүх юм ингээд төлөвлөгөөний дагуу ингээд яваад ингээд дуусч байхаар бас маш их гоё байна. Тэгээ хамгийн сүүлд багш маань ингээд орж ирсэн бас үнэхээр их гоё таатай байлаа. Тэгэхээр ах маань бас нэг үг хэлсэн байна. Тэрнийг бас хүргэчихье. Юу вэ гэхээр судлаач сэтгэлийн их тэнхээтэй хүн л урлагийн хүн байх юм болов уу гэсэн байна. Инхээр ах маань. Яг үнэ. Яг үнэ.
Айгүйх тэвсээр бас их шаардна. Сэтгэлийн тэнхээ их бас байх хэрэгтэй. Их олон давааг давнаа. Тэгээ таны шав бас Эрдэнэхүү бас судалгааныхын ажилд нь бас уран бүтээлд нь амжилт хүсье гэсэн байна багшаа гэдэг. Йоо за баярлалаа. Тэгээ бас амраа бас танд бас минь төргсөн байна. Амраа бас үнэхээр сайхан ярилцлага болж байна багшаа гэсэн байна. Тий. Эрдэнэхүү одоо нөгөө түмийн ихэд ажиллаж байгаа. Тий. Баярлалаа. Маш сайхан ярилцлага болоо гэсэн байна. Хүмүүс бас их нааштай хүлээж авсан байна таны ярьцлагыг. За би бас бүгдд нь их баярлалаа. Тий. За багшаа маш их баярлалаа. Энэ хүрээд өндөрлөж байгаа ч гэсэн дараа багшаасаа суралцах маш олон зүйлүүд байгаа. Үргэлж шавныгаа дэмжиж байдаг багштай маш их баярлалаа. Тэгээд дахин бас хэлье. Энх гэрэл багштай маш их баярлалаа. Сургуулийнхаа багш нартаа маш их баярлалаа гэдэг үгийг дахин хэлмээрээ. Сүсэг бүх багш нартаа хайртай шүү баярлалаа. За баярлалаа. Та хоёрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бид нар бол та нарын бүтээгдэхүүн юм шүү. Тийм ээ. Баярлалаа. Баяртай. Баяртай. За баяртай. За баярлалаа. Баяртай.